уулзалтанд та бүхнийг урьдчилан шалтгаан улсын хурал дээр хэлцэж байгаа энэ ипотекийн хууль байгаа. 12 сарын 9 зогсоосноос хойш улсын хурал бол тэрийг засварлах хуулиа хэлцгсэн өчигдөр орсон. Өнөөдөр анхны хэлцүүлгийг оруулах гэж байна. Ерөнхий сайдын мэдээлэл хуулинд заагдсан байдаг учраас бид нар 2 цагаас үргэлжлүүлж болдгоо. Тэгээ ерөнхий сайдын мэдээллийг дуусангууд ипотекийн 8% сэргээх үйл хөдлөмжийн барьцааны тухай хууль болон иргэний хуулийнхаа өөрчлөлтийг хийнэ. Тэгээ энэ явцад хөндөгдсөн бас нэг салбар бол энэ барилгын салбар бүхэлдээ байгаа. Одоо ингээд угсардаг улсууд байна. Материалын үйлдвэрлэдэг компаниуд байна. Барьсан барилгын зардаг үйл хөдлөмжийн зуучлалын компани байна. Дахин төлөвлөлт. Дахин төлөвлөлтийн зураг мөргийн компаниуд байна тий. Ирээгүй юу? Нийслэлийн гэр орооллын дахин төлөвлөлт оролцож байгаа 1 2 3 компани байна. Зүгээр өөрийнхөө газар дээр барилга барьж байгаа эрхэм баярын компани байна. Ингээ ер нь байж болох бүхий л төлөвлөл бол энд байгаа гэж бодож байгаа. 100 айлаас нөгөө бие чадна компаниг авчирсан яасан. Бүгдээрээ л бие чадна. Гүйгүй нөгөө тэнд байдаг цагаар ажилладаг улсууд байна шүү дээ. Нөгөө материал зардаг. Өгөөд өөрсдөө очиж айлуудад заслал хийж өгдөг. Өөрсөндөө тийм нэр өгсөн юм билээ шүү дээ. Хэрэглэгчэнд өгсөн юм уу, өөрсөндөө ч өгсөн юм уу? Бас л баялаг бүтээж байгаа улсууд шүү дээ. Тэрний төлөвлөлийг би бас оруулаарай гэж байгууллагад хэлсэн. Оруулаагүй юм тий. Ирээгүй. За хүнд хэлсэн байна, ирээгүй юм байна. Тэгээ ингээ ер нь барилгын салбартай холбоотой та бүхнийг урьдгийн ердөө цорын ганц шалтгаан. За ингээд хүү болон хугацаа тэр ипотекийн зээлийн санхүүгийн хэрэгслэр бол энэ сүүлийн 25 жил анх удаа бид нар оролдож хөдөлгөж болох болцоо гарч байгаа. Хөдөлгөж гэдэг нь одоо 8-ыг 5 ч болгодог юм уу, 20 жилийг 30 жилч болгодог юм уу, эсвэл урьдчилгаа төлбөрийг мэдээж орох гэж байгаа хүний хувьд бол бууруулж болно. Бас ахаад нөгөө ирээдүйн тэтгэврийн нөөц сан гэдэг хууль хэлцэж байгаа шүү дээ. Одоо хүртэл явсан 2.5 их найд орчим төгрөгийг Монгол банкнаас засгийн газар руу шилжүүлж өгч байгаа. Тэр 2.1 их найд төгрөгийн барьцааны чинь эсрэг тэр 76 мянган айлын ипотек чинь байж байгаа шүү дээ. Тэгээд хамгийн их нь одоо хэд байдгийг нөгөө 20% та байсан зээл чинь баг 10 жилийн өмнө авагдсан байх л да. Тэгэхээр 10 жилээс өнөөдөр авч байгаа зээл бол 20 жилээр үргэлжлэнэ. Ингээд 10 жилээс 20 жилээр үргэлжлэх эцсийн дүндээ 2.5 их найд өнөөдрийнхөө мөнгөөр тооцвол засгийн газарт тэтгэврийн санд буцаж төлөгдөх ийм зээлийн тухай ярьж байгаа. Тэгээ энэ зээл бол одоогийн байдлаар та бүхний барьсан, босгосон, үйлдвэрлэсэн, барилгын материалаар хийсэн тэр 70-80 мянган айлын орон сууцыг бол босгожээ. За тэрэн дотор нөгөө 100 мянган айлын 96 онд хөвчлөгдсөн орон сууцаас нэг хэсэг нь бас хөдөлгөөнд орж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ болгон одоо ингээ статистик энтрийг хэн байгууллага зөвлөх тайлбарлах байх. Дэд сайд байсан байгууллагыг би бас зөвлөхөөр аваад энэ барилга ипотек тал дээр ажиллаулж байгаа. Тэгээ ингээ бодоход бол ямар ч байсан Монгол банкнаас гаргасан тэр их найдаар тооцогдох мөнгнүүд энэ ипотекийн зах зээл гэдэг юмыг үүсгэжээ. За тэр нь нэг сарын өмнө, сар гарангийн өмнө зогсчихж. За бид нар одоо буцаад сэргэн гэдэгтээ та бүхэн өчигдөр конопцохыг харсан баг. Ганбаатар өвгийн хоёроос бусд бүх гишүүд бол санал нийлж байгаа шүү дээ. Уг нь бол анх бол эсэргүүцлэх байсан. Тэгээ харилцан дебат явах үед бол гишүүд ихэнх нь ойлгоод одоо миний талд гарсан гэсэн үг л дээ. Тэгээ энэ бол явах хүчих юм байна. За одоо эх 7 онд бас нэг шийдэгдэж байгаа юм ирээдүйн тэтгэврийн нөөц сан буюу одоо хүртэл үүссэн ипотекийн зээлийг засгийн газарт өгөөд тэгвэл менежмент нь Монголын ипотекийн корпорац болон Монгол банкаараа явагдана. Засгийн газар бол тэрэнд оролцохгүй. Бид нар бол энэ талаар туршлагагүй. Тэр хуучин улсууд нь үргэлжлүүлээд явжээгээ гэж байгаа. За энэ ипотекийн хууль, үйл хөдлөмжийн барьцааны хууль, иргэний хууль, тэр ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулиуд гарснаар цаашид Монгол банкнаас ипотекийн зорилгоор гаргах бас одоо нэлээд их олон найд төгрөгөөр бид нар
1995 оноос хойш аваад хэрэгэлсэн тэтгэврийн нэрийн дансаа бас бөглөх гээд байгаа. Янз бүрийн тоо ирдэг 5, 10 их 80 төгрөг гэдэг. Тэгээ энэ бол ипотекийн зээл олгохтой холбогдуулан эхний зорилго бол тэтгэврийн сангаа бүрдүүлэн тэтгэврийн санд буцаагаад ипотек болж явна. Тэгээ ингээд зээл авч байгаа өнөөдөр зээл авч байгаа одоо юу гэдгийг миний насны хүн маргаас зээл авах сургуулаа төгсөж байгаа хүүхдүүд ингээд тасралтгүй иргэдэг ийм санхүүгийн механизм хийсэн. Тэгээ энэ явцад бол хүмүүс юу ойлгосон гэхээр энэ бол зүгээр нэг юу биш юм байна. Дорж дондог дулмаанаар байранд орох хүү ахта зээл биш юм байна. Энэ бол барилгын салбарыг нуруундаа чирж явдаг хамгийн том одоо эрэлт үүсгдэг хэрэгсэл юм байна. Тэгээ та бүхний хязгаарч шинж ингэж энэ ипотектэй холбож санал бодлыг чинь сонсож байгаагүй байх гэж бодож байна. Ер нь бол 2006-аас 11 онд үргэлжилсэн түүхэн эдийн их найр гэж нэрлэдэг гадаад дэвлэлүүдэд түүхэн эдийн компаниудын хувьд их том найр болоод тэгээ 11 онд дуусаад 12 онд багасаад 13 онд бүр алга болсон нөгөө үн алга болсон. Тэгээ тэрийг оролцсон хамгийн том зах зээл юу юм бэ? Ажил дүүрэн салбар бол та нар юм байна. Одоо ажил өгч байгаа хүний тооч тэр бүтээж байгаа баялагч тэр 2.5 их найдын барилга зарагч чинь гэдэг бол төдий хэмжээний юмл бүтээсэн гэсэн үг шүү дээ. Нөгөө барилгын материал хайрга шохончулууга цемент толгоол хайргаараа дүүргэгч хийгээл ингээл Монголд байдаг бүхий л байгалийн баялагийг хүн сууж амьдарч болдог ийм бүтээгдэхүүн болгож хувиргаж байгаа та нарын зах зээл он байгаа юм л та. Тэгэд би бол одоо ингээд 2-7 хоног өмнө хэлүү те 10 хоног өмнө хэлүү. Ипотекаар нэг санхүүгийн талаа 10 хоногийн өмнө хийхэд за ингээд зээл санхүүгийн нөхцөлийг бууруулж болж байна. Ордог юу гэдгийг сая 500 мянган төгрөгтөө өрхөө орлоготой айл орж болдог байсан бол одоо 900 мянга ч юм уу сая болгоё. Тэгэхээр хамрагдах хүрээ ч олон үсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө барилгын салбар чи үнэ өсгүүл яах юм бэ гэж. Өчигдөр сая 900 байсан квадрат нь өнөөдөр 2 сая 300 зайсангийн ингийн гэдэг хороол гэж. Тэгээ ийм болгоомжтой байгаа учраас та нар одоо улс Монголын ипотекийн корпорац зээлийнхаа нөхцөлийг буулгаад олон хамруулчлаа гэхэд далимдуулаад өнөө өсгөх гээд байгаа юм биш үү гэдэг болгоомжл гараад байгаа. Тэгээд тэр талаар ярья. Ер нь бол 3 жилийн өмнө барилгын материалын өөрийн хангалт 30% байсан байна. Одоо бол нэг 60% болсон байна. 60% нь Монголд үйлдвэрлэгдэж байна. Тэгэхээр энэ статистик бол гарах байх. Тэгээд юу ч гэсэн байгальмаа презентацаа хийгээд тэрний дараа надад ч асуулт байна, та нар ч бас асуулт байгаа байх гэж бодож байна. Ирэх 7 хоногоос бүх юм жигдэрсний дараа гинт барилгын үн өсөд бол биднийг буруутгах гэдэг шин. Тэгэхээр тийм байна уугүй юу гэдгийг би судлах гэдэг. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ би барилгын салбарын хөгжлийн талаар нэг тодорхой тоо баримтан дээр та бүхэнд мэдээлэл өгөөд явъя гэж бодсон юм аа. За ер нь яг энэ уулзалтаараа бид нар барилгын салбарын хөгжил, хоёрдугаарт нь ипотекийн зээлийн талаар ярих, гуравдугаарт одоо шинэ ямар боломжуудыг бий болгохын төлөө ажиллаж байгаа ямар боломжууд байгаа юм бэ гэдэг талаар ярина. За бид нар өмнө нь 1921-ээс 96 хүртэл өмч хувьчлах үе хүртэл энэ хугацаанд 75 жилийн хугацаанд 100 мянган айлын орон сууц барьж ашиглалтанд өгж оруулсан байдаг. А өнөөдөр бол жилдээ 25 мянган айлын шинээр орон сууц улсын хэмжээнд ийм оруулах хэмжээний хүчин чадалтай ийм болцсон байнамаа. 2008 онд одоо барилгын салбарт ажиллаж байсан хүний тоо бол 50 мянга. Ийм 50 мянган хүн байсан болвол өнгөрсөн жилийн тоон судалгаагаар 96 мянган хүн бол бүртгэлтэй ажиллаж байдаг. А барилга болон барилгын салбарт нийт оролцогчдын тоо бол 36 мянган хүн барилгын салбарт одоо бүхэлдээ дагалдсан бас үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд болон энэ салбарт бол нийтдээ 136 мянгалтлаа өргөцсөн байна гэсэн ийм тоон судалгаа байгаа. За одоо 2002-оос 2000-аас 2012 онд жилд дунджаар 367 мянган метр квадрат байр ашиглалтанд орж ирсэн бол 13 оноос эхлээд
жилд дунджаар сая 332 мянган метр квадрат байр шинээр ашиглалтанд орсон байна. Энэ өсөлттэй тоонууд бол өөрөө барилгын салбарын одоо хөгжил хэр хурдцтай явж байгааг ийм харуулсан өсөлттэй ийм тоон үзүүлэлтүүд байгаа. За дараагийнх нь. За барилгын салбар өөрөө та бүхэн мэдж байгаа сая бас дарга хэлчлээ. Эдийн засагт ямар одоо жинтэй нэмэр оруулдаг вэ? Бид нар барилгын салбарт хуучин уул уурхай салбар эд хөгжиж явах үед л манай барилгын салбарын уул уурхайд одоо хөрөх чадвартайгаар ингэж орж ажилладаг байсан. Сүүлийн одоо 2 жил 3 жилийн хугацаанд уул уурхай маань бас жоохон зогсон байдалд ороход эргээд барилгын салбарт ажилладаг ажиллагчид маань ирсэн. За тэр хэмжээгээр бол нөгөө бүртгэлтэй нийт ажилчдын тоо бол нэмэгдсэн ийм үзүүлэлттэй байгаа. За хөдөлмөрийн зах зээл дээр бол бид нар яг энийг сургалтанд хамрагдаж байгаа хүмүүсийн тоог харахад бол бас энэ хувь хэмжээ нэмэгдсэн байгаа байдал нь бид тэр хэмжээгээр хүмүүсээ бэлдэж чадж байна гэж ингэж харж болно. За барилгын салбарын үйлдвэрлэлийг бид нар 2013 онд дид хөтөлбөрийг авч хэрэгжүүлснээр үйлдвэрлэлээ дэмжсэн ийм бодлого маань амжилттай хэрэгжсэн. Энийг дараагийн слайдн дээр ярина. Тухайн үед бол шинээр барилгын метр квадратын үнийг доктортой хэмжээнд барихын тулд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэхийн тулд гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн болсон цемент арматурын үнийг доктортой барьж иж бид нар метр квадратын үнэ тодорхой түвшинд барьж чадна гэсэн. Шинээр үйлдвэрүүдийг зайлшгүй ашиглалтанд оруулж бид нар импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг хийх нэмэх шаардлагатай гэсэн. Одоогийн үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдэд бид нар эргэлтийн одоо түргэсгэх, хурцсах, өргөжүүлэх замаар бас зээл олгосон. Мөн дуусаагүй барилга дээр бид нар зээл олгосноор өнөөдрийн энэ дэвшилттэй энэ тоо үзүүлэлтүүд бол бас гарахад маш их хувь нэмэр оруулсан гэдгийг бол бид бүхэн мэдж байгаа. За нийтдээ 770 үйлдвэр одоо аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын салбарт түүнээс нь яг одоо гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн болсон 24 нэр төрлийг дотор нь ингээд ангилаад үзэхэд 7-ыг нь бол бид нар 100% Монголд бүрэн хангаж чадах үс ийм хэмжээний одоо хүчин чадалтай болгож өргөжүүлж чадсан байгаа. 12-ыг нь бол 2-оос 60% хүртэл Монголынхаа дотоодын хэрэгцээ хангадаг. Үлдсэний бол яалтчгүй одоо бид нар гадаадаас буюу цэвэр импортоор авах юм хэрэгцээ шаардлага байгаа. За дараагийнх нь слайдн дээр. За энийг бол одоо хаалга цонхны үйлдвэр миний саяны энэ ярьсан 24 бараа нэр төрлийг аваад үзэхэд ийм байгаа. За энэ дотор та бүхэн мэдж байгаа хамгийн их метр квадратын үнд нөлөөлдөг түүхий хэд бол цемент. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бидний авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд цементийг бид нар дотоодынхаа хэрэгцээг бүрэн хангадаг болоод импортыг 16 оноос тэгэлж байгаа. Хуучин бид нар орж ирж байгаа цементэн дээр 5% татвар нэмдэг байсан бол 20% болгож нэмсэн байгаа. Тэгэхээр нөгөө цемент оруулж ирж байгаа хүмүүстэй ямар ч одоо ашиггүй учраас тэгээ дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж байгаа дотоодынхаа хэрэгцээг бүрэн хангаж байгаа учраас энэ гаднаас цемент авах шаардлагагүй маа гэж ингэж үзсэн байгаа. Ингээд нийт хэрэглэгээ харахаар яг хуу эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарат бидний одоо барилгын салбарт хэрэглэгдэж байгаа бараа бүтээгдэхүүн маань хэр хэмжээтэй хэрэглэх вэ гэдэг нь өөрөө эдийн засгаа дагаж өөрчлөгдөж байгаа учраас өнгөрсөн онд хэд бидний хэрэглээ 500 мянган тонн цемент хэрэгтэй байсан. Гэтэл өнөөдрийн энэ хэрэглээ үйлдвэрлэлийн зүгээр одоо энгийн өөрөө явж байгаа зарчмаараа явхад бол сая 350 мянган тонн цемент үйлдвэрлэх ийм бүрэн боломжийг бүрдүүлсэн байгаа. Тэгэхээр энийг эдийн засгийн нөхцөл байдлыг харахаар бараг сая орчим тонныг цементийг экспортод гаргах хэмжээний ийм одоо хүчин чадалтай болцсон байгаа. Бид нар одоо хөтлийн цемент шахуу үйлдвэрийг 2 дахин хүчин чадлыг нэмсэн. Гэхдээ хүчин чадлыг нэмээд байгаа мөртлөө бидний дотоодын хэрэглээ өөрөө бага байгаа учраас 100% хүчин чадлаараа ажиллах юм боломжгүй байгаа. Удахгүй одоо макийн үйлдвэр ашиглалтанд орно, нээлттэй хийн. Ингээд явхад бол цементийн хувьд бол бүрэн одоо экспортын асуудал яригдах ийм хэмжээний болоод өргөссөн байгаамаа. За дараагийнх нь слайд нь одоо. За тэгтэл барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тоог энэчнээс харуулж олон за барилга угсралтын одоо бүртгэлтэй зөвшөөрөлтөй 3933 аж ахуйн нэгж байна. За зураг төслийн өргөх байгууламж, материалын үйлдвэр, зураг зүй, газар зохион байгуулалтын ингээд нийтдээ бол манай барилгын салбарт өнөөдрийн байдлаар 5582 аж ахуйн нэгж яг ийм бүртгэлтэй тоогоор 95695 ажилчин байгаа.
За түрүүний дээр миний дурдсан 136 мянган ажилчин байна гэдэг бол барилгын салбарт оролцож байгаа оролцогчдоо бас оруулсан ийм той байгаа. Салбарынхаа танилцуулга хийсэн дэд сайд асанд дэд сайдаа бид нар цонгогдчиход тэгээ ажилгүй явж байхаар нь би чи мэддэг ажлаа хийгээд авид ирсэн. Ийшээгээ. Ер нь бол ингэсэн дээр юм байна те. Шилгүүгээр энэ өмнө одоо гэдэг хоёр багныг харж байгаа. Өмнө нь бол 4 сая төгрөгийн өрхөө орлоготой айл байранд ордог байсан байна. 2013 дундаас өмнө. Одоо бол 1.3 сая л очсон байна. За ингээд та нар борлуулалт удаашсныг мэдж байгаа бах. Цогтоотор хизээ нэг 10 болгоно жилээ. Наадмын өмнө лүү тий? Наадмын 5 сараас санаа яамныхаа наадмын өмнө 10 болгоно жилээд ингээд тэртээ удаашрсан байсан зүйлийг бол бүр мөсөн зогсоосон байдаг. Тэр бол байр авах байгаа хүмүүст маш буруу сигнал өгсөн байгаа. 10 болчих юм бол би яах гэж 30% төлөх ингээд. Гэтэл асуудал нь 10% биш 30% биш. 10 болгож болно. Тэгтээ сарын төлбөр нэмэгдэхээр нөгөө 30% төлөөд 1.3 саяар орж исэн хүн чи өөрөө орж чадхавгаад 1.8 сая л явчихад байгаа. Төлдөг мөнгө чинь 70% биш 90% болчихоор моргочд хамаарагдах хүний тоог өсгөх биш бууруулах ийм сөрөг алхам болцсон. За одоо хүртэл тэрийгэ засч чадахгүй хотлоо ярьчаад тэгээд нөгөө зайд ч одоо алга болцсон л да байхгүй халагдаад яваад гисэн. Дээр нь нэрмээс болоод нөгөө зэцэн шийдвэр гараад ингээд бид нар бол 1.3 саяараач оруулж чадхаа байгаад ингээд таг гаццсан. За түүнээс хойш угсралтай ажил нь явсан юм бол нэг буян тухай хоёр л байгаа. Бусад хувийн компаниуд явсан уу? Нөгөө борлогдох найдвар байхгүй ч зогслон байх гэж бодож байна тий. Таамаглаж байна. За энэ 1990-ээс ингээд би энэ яг 2012-ыг аваад байгаа юм гэхээр 8% зээлийн эхэлсэн он дараа жил нь байгаа 13 онд. Өмнөх засгийн газрууд бол янз бүрээр оролцож ирсэн юм билээ. Улсын төсвөөс татаас өгнө гэдэг өчигдөр та нар ардын намын гишүүд яриаг сонссон баг. Улсын төсвөөс татаас өгөөд 400 айл орон сууцтай болсон байна. Зөрүүгийн улс өгч байсан. Тэр аргаар бол явахгүй гэдгээ тэд нар одоо хүртэл ойлгохгүй байгаа байхгүй. Тэгээ тийм бодлого явж исэн үед байсан 90 онд бол мэдээж 0 хувийн орон сууцтай нэгч байсангүй шүү дээ. Нөгөө амны гэдэг ангил байсан. Тэгээ 22 жил болоход нэг 5% хамруулж ирсэн. Дундаж давхар гэдгээ яг хөтэ нэг орон сууцтай хүнээр л төсөөлж байгаа юм л та. Орон сууцаа авцсан буюу зээлээр агуулцаатай. За энэ 8% ихснээс хойш 2 жилийн хугацаанд үндсэн хуулийн зэцээс зогсоох хүртэлх 2 жилийн хугацаанд энэ 5-ыг бид нар 20 болтол өсгөж чадсан. Одоо манай ипотекийн зээлийн үлдэгдэл дотоодын нийт төтгөн 20% тэнцэж байгаа. Манай эдийн засгийн нөгөө их найдаар хэмжигддэг зах зээлтэй болчихлоо шүү дээ. За энэ бол сар төлдөг мөнгө байгаа юм. Нөгөө 76 мянган айлын төлдөг мөнгө. Урд нь энэ мөнгө хаашаа явж исэн мэдэхгүй. За ямар ч байсан баялаг болж ил бүтдэггүй байсан байгаа. Тэр мөнгө бол одоо ингэж барьж болно. 76 мянган айлын байшин гэж барьж болно шүү дээ. Тэрнийхээ төлөө төлбөрт сар болгон урсж байна. За энийг бас нөгөө манай жижиг дунд үйлдвэрлэгчид дэлгүүр хоршоо ресторанныхан бас буруу гэж хэлдэг. Энд чинь миний л орлого байсан шүү дээ, алга болцсон гэдэг. Гэхдээ тэр хүндээ баялаг бүтээж байгаа. Тэр хүний одоо орон сууцны нэг хэсэг талбай болоод явж байгаа. За ипотекийн зээлийн хөв бол 13.8-аас 22.6 дундчаар 18.2 байсан. 80 квадратаас доошх нь 8% жилсэн. 80-аас дээш нь шилжээг байгаа. Тэгээ ийм хэмнэлтийг бол 43-аас 70 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хэрэглэгчдэд үлдээж байгаа. Одоо ипотекийн зээл авсан айлын өрхөө орлогод бид нар ийм хэмнэлт хийж өгч байна.
За энэ статистик түрүүн гарцсан барилгын салбарын одоо хурдцыг харуулж штэ. Ийм квадрат байсан. 367 мянгаас сая гаруй явсан. 30%-ийг үйлдвэрлэдэг байсан. Одоо энэ талын ширээ саналынхан байна. Одоо 60. За зарим жин их дардаг юмараа 100% үйлдвэрлэж байна. Одоо Оросууд Хятад руу явж зэм авах биш. Манахаас авах гэж шин. За би ингээд нэг богоон зурсан. Энэ одоо бүр гоё богооны зураг болчих. Би энд зурж ирсэн. Тэгээ энэ нэг ипотекцсэн богооны толгой бол локомотив бол энэ олон чиргүүлүүдэд чирж явдаг. Чиргүүд мэдээж мотор байхгүй, өөрийнхөө дугуугаар зам дээр явахгүй шүү дээ. Энэ толгой байхгүй бол тэгэхээр энэ толгой бол тэр 76 мянган өрхий чинь эрэлтийг бий болгож өгсөн. Хүн мэдээж өөрийнхөө мөнгөөр байр авдаг хүн бол маш цөөхөн. Тэгэхээр зайлшгүй зээл аваад зээлийн хүн өндөр учраас хүмүүс байр авдаг байсан. Зээлийн хөв буурулцсан, хугацаа уртсгцсан. Тэгээ энэ нэг толгой гарч ирээд одоо нэг 100 орчим мянган хүн ажилладаг энэ салбар дотоод засал нөгөө бие чадна компани үү те. Эсвэл бүр мэргэжлийн дотоод заслын компаниуд гарсан гэсэн. Ингээд нөгөө зураг төсөл, барилгын материал, меблийн байна уу? Меблийн компани зүйлэл Европоос дутхгүй мебель идэг болсон билээ. Тэц дөрөв баруун талбай нэг компани дээр очиж үзсэн. Маш том. Тэр баг хамгийн том нөхөө тий. Барилга мэдэх байлгүй дээ. Kitchen бол 7 болдог гэдэг компани. Одоо ингээд хоосон байр байхад тэднийх орж ирэл бүгдийг хийгээл гараа авчиж байгаа. Тэгээд тэдний борлуулалт бас зогссон байгаа. Тэгээ одоо цааш нь одоо хөшиг мөшиг тогтоодог барьдаг гэдэг ингээд нөгөө ажлын байр үүсэх талаас бол маш эерэг салбар байсан. Уул уурхаа бол 400 тонны самсмолоор 120 тонны шанагаар 3 хутгаал 400 тонны самсмол явуул. 2 хүн ажиллана. Нэг экскаватор чинь нэг сансуулан жолооч. Гэтэл энэ барилгын нарийн чимхлүүр ажлыг ийм олуулаа хамтарч хийж яана л да. Зураг төсөл боловсруулахаас өксүүлээл турбаа газар тулахаас өксүүлээл тэгээ хамгийн сүүлд хөшиг тогтоогч орж өгөөд кичен бол юуг нь хийж өгөөд ингээд дуусаа. Тэгээ энэ хооронд ажилтаа болж байгаа хүмүүсийн тоог нь тооцох юм бол уул уурхаагаас илүү биднэрт хэрэгтэй. Уул уурхаагаас. Яагаад гэвэл ийм олон чиргүүлчирж ийм олон хүнийг ажилтаа болгож байгаа учраас. Энэ л одоо нөгөө ерөнхий сайд яриад байгаа солонгоруулалтын одоо хамгийн ихний амжилттай жишээ юм л да. Зөвхөн уул уурхай самаралтай эдийн засгаа болио гэж олон жил ярьсан. Тэгээд нөгөө манад угаасаа орон сууц нь бага байсан учраас тэр эрэлт зэрэгцээгээ дагаад ингэчлээ. За 5.2 их 80 төгрөгийн барилга хөсрэлт ажил хийгдээд энд мэдээ зөвхөн орон сууц биш бусад бүх юм орж байгаа. За солонгорл би сая ярьсан. Ажилтаа оруулалтаа иргэнийг хоримтлуулж сургаж байна. За ямар ч байсан 3.4 их 80-ийн байранд хөнгөлтөө моргож байна уу, хөнгөлтгүй моргож байна уу хүмүүс орчжээ. Нөгөө талд нь эсрэг талд нь зээл байна. За өрхийн орлогынхоо 45%-ийг сар болгон тушааж байна. Энэ нөгөө МИК-с гаргасан харьцаа. Өрхийн орлого нь 100% авч болохгүй. Тэгэхээр 45% өгч болно дээдлэнэ гэж байгаа. За энэ хүнийхээ тоогоор байна. 76 мянган өрхийг нэг өрхийг 2 хүнтэй гэж тооцсон юм уу? 76 2 оржуулахаар 2.14 тийм 2.1 юм. За нэгэнт моргожоор байр авсан хүн бол ажлын байран дээр доктортой байдаг. Ийшээ тийшээ шилжиж яваад идэггүй. Ийм ач холбогдол байна. За энэ 40 үйлдвэр гэдэг юм мэдэхгүй энэ барилгын юмс өгсөн тоо юу те. Ийм үйлдвэр шинээр орсон юм шиг байна. За хамгийн гол юм бол энэ утаа байгаа. Энэ 76 мянган иргэн хэрвээ одоо бас ингэдэг юм байна. Шинэ байр болчихоор хуучин өмч хөвчлөөр өнгөө авсан байрнаас гарч тэрлүү ороод тэрлүү нь дараагийн гэр ороолынхан орж ирээд эсвэл одоо шууд ороод газраа байшингаар солиод ингээд
ямар ч байсан энэ гэр хорооллын яндан буурч ийн гэдэг статистик гараад байгаа. Нэг бол түлшээ солих, нэг бол орон сууцнд орох. Энэ хоёроос өөр сонголт бол утаатай тэмцэгд байхгүй шүү. Тэгэхээр шинэ байр орох тусмал нэг яндан алгуулж ийн гэсэн үг. Цаашид бол барилгын салбар бол улам хурдтай ажиллах юм бол утаа бол алгуулна. За та нар санаж байгаа бол 2012 сонгуулийн дараа үн докторжуулахад яасан их мөнгө өгдгийг энэ ч одоо инфляци сүйдлээ штэ гэдээсэн. Тэгээ эсрэгээр энэ 2.9 руу бид очсон байна. Яг бол нөгөө өгсөн мөнгө чинь хуримтлал болоод 45% хоримтол болоод байсан байна. Ингээд дэмий өргөтхийн оронд юунд чинь зардаг байсан. Одоо та нар 90 лөө очиж барилгын материал авдаг бол тэнд одоо юу ажиллаж байгаа дэлгүүр алга үндсэндээ. Бид нар ихэнх нь эндээ үйлдвэрлэдэг болсон учраас. Тэгэхээр ямар ч байсан макро эдийн засаг дотроо Монголын макрог тогтворжуулж дархлаатай болгож байна. Хэрийн салхинд ингээ унчхааргүй. За энэ нийгмийн даатгалын шимтгэл маш их төлөгддөг болсон. Ягаад гэвэл урд нь цалингаа баг өчүүлээд гар дээрээ бэлэн мөнгө авчдаг байсан. Тэр нь нөгөө орлого тооцогддог. Орлого тооцогдохгүй болохоор нийгмийн даатгалын шимтгэл нь баг. Одоо өрхийн 45% тооцохын тулд нөгөө банкуд чинь чиний орлого хөрөхгүй байх нэхэр нөгөө нууцаар авдаг гэсэн мөнгө бичээд ингээд ил болгочихж байгаа. Тэгэхээр бол нөгөө тэтгэврийн самбанд төлдөг мөнгө ч өсчихөж байгаа. Ийм ач холбогдол байна. Зөвшөөрлгүйгээр барьцаа хөрөнгө хөдөлдөг болцсон л өөрөө банкуудыг зээлээ зогсооход үргэсэн. Одоо тэгээ хамгийн эцсийн хугацаанд эх 7 хоногт гарна. Ерөнхийлөгчийн 25 хоногийн хүлээн гэхээр календар юу вэ? 1 сарда багтгал баг. Багтна. 1 сар 28 гэхэд бараг шийдэх. Тий, 1 сарын 20 эдэн гэхэд гарна. За яг хөө цэцэхний тайлбарлаж байгаа та бүхэн тайлбарнаас харсан байх. Зээлж байгаа иргэн аж ахуй нэгж нь харахад эрх мэрхтэй ингээ сайхан болж байгаа юм шиг байна. Гэтэл тэр эрх бол одоо хэмт ч хэрэггүй эрх байна. Ягаад гэвэл банк нь хэрвээ барьцаан чөлөөтэй өрөх юм бол би зээл өгөх байлаа л гэж. Нуухын авахгүй нүдийн сохолчлоо гэдэг шиг ингээд бүр мөсөн зогсоож авсан. Цогтбаатар сайдын 10%-аас болоо зогссон байсан юм ингээд бүр гацаанд орсон байна. За энэ барьцааны үүрэг мөргээд энэ хэлцэг анхнаасаа хийгдэхгүй гэдэг чинь ерөөсөө зээл өгөхгүй гэсэн. За хэрвээ энэ шийдвэр гараагүй байсан бол яг хөө эд үед банкн дээр сардаа нэг 2-3 мянган 4-5 мянган өргөдлөөрээ 3 мянган ч юм уу зөвшөөрөгдөд явдаг байсан юм байна. За сүүлд хурд буурсан. Нөгөө 30% төлж чаддаг. Сая 500-аас дээш орлоготой хүний чинь тоо буураад 800 өргөдөл 1300 өргөдөл энтер гэдэг ингээд жилдээ бол нэг 9.6-аас 15 мянган айлын зээл болж болдог байсан байгаа. Би нөгөө хурдан буурсан үеийг яриад ш. Тэгээ энэ хэмжээгээр бол барилга өгсрэлтийн ажил явагдсан байхад аюулгүй. Эрэлт нийлүүлэлт чинь тэнцээд яваад иж болох байсан байна. За одоо энэ их хурлаар хийж байгаа өөрчлөлтүүдийг ярьж байна. Дараагийнх. За орон сууцны эрэлт хэрэгтэй. Одоо нөгөө би гол асуултанд орох гээд байгаа. Ипотекийн нөхцөлийг бууруулчвал үн өсөх үү гэж. Энэ бол тоонууд байгаа. Төгс өрсөлдөөн зах зээл учраас би бол үн өсөхгүй гэж бодоод байгаа. Гэтэл одоо зарим нөхдүүд өсгөж хомсломорч байдаг юм уу юу ч байдгийг зайсангийнханлаа өсгөх гэж оролдож байна гэж юм л да. Тэглээгээ тэрийг авдаг нөгөө тэр өндөр үнэтэй орон сууцыг авдаг эрэлт байхгүй бол энэ угаасаа явахгүй шүү дээ. Тэгэхээр тэр нэг өсөх гэж оролдсон тэгээ бүтэхгүй. Ерөнхийдөө одоо материалынхан бол юмаа зарчин тийм үү? Барилга угсраа цааш нь зарах гэж байгаа компаниудын л эрсдэл болно үстэй тий. Хэрвээ барилга зарж чадахгүй бол энэ тоонуудыг ер нь та нар мэдэж гэнэ үү тий?
Улаанбаатар аймгийн төв та нар аймгийн төвд барилга барьдаг уу? Барьж байгаа тийм. Аймгийн компаниуднаас өөрсдөө барьдаг штеп. За хүсэлтэй хүн бол мэдээж байранд байхгүй бүх айл штеп. Хүсэлтэй хүн дотор нөгөө шаардлага хангаж байгаа нь хэд байна л гэдэг асуудал байна. Тэгэхээр бид нар нэг жилдээ 15 мянган байрны ипотекийг тасралтгүй үргэлжлүүлээд авах юм бол хэдэн жилийн дараа бүгдээр байранд орохоор байна. Нийт хоцорон газар 537 мянган өрх байна. Одоо бид нар 76-гийн байранд оруулсан. 35-аас 40 жил энэ хурдаар явах юм бол ийм төлөвлөгөө байна. Дундуур нь цэцмэц гэдэг мангар шийдвэр гаргаад зогсоочихгүй бол ер нь эдийн засгийн ийм суур салбараа ингэж хүчээр төрөмгийлдэг улс Монголоос өөр байхгүй л дээ. Тэгээд тэр нь өчүүхэн жижиг юмнаас болдог. Юм ойлгодгүй. Тэр барьц салбар гэдэг нэг энгийн үгийг ойлгоогүйс болол ингээл та нарыг чохроогоод байранд орох гэж байгаа энэ сэтгүүлч охиныг ч охроогоод ингээд бүх юмыг хэцүү байдалд оруулсан л да. За дараагийн ашиглалтанд ороод эзнээ хүлээж байгаа нь 18,880. Энэ нөгөө эдийн засгаас шалтгаалаад жоохон явцсан удаашрцсан. Дуусаагүй байгаа. Гэтэ арай дуусаагүй 50% дээш гүйцэтгэлтэй байгаа. Одоо энэ онд 18 мянган моргож өгчих юм бол эх оны юу бол энэ юм байна тийм үү? Дуусаад ашиглалтанд ороод. Энэ онд дуусна 16-нд дуусна. 16. За иймэрхүү зах зээлийн нөхцөл байдал байна. Энийг та бүхэн бас надаар хэлүүлдэг мэдэх бах. Энэ нэг гүйцэтгэлээр нь тоо гаргасан юм тийм үү? За энэ бол тоосгийн үн байна. Барилгууд хаана барьж байгаагаас хамаарат ямар материалаар барьсан одоо юу гэдэг дэд үтсийн юм уу гэдэг олон юмнаас хамаарат хямдхан ч байгаа бах, үнэтэй ч байгаа бах. Тоосгийн юм хямдхан байдаг нөгөө гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хашааны газарт мөнгө төлөөгүй учраас хямдхан байгаа шүү. Энд нөгөө дахин төлөвлөлтийнхэн байна. Та нар бол газраа үнэтэй авч байгаа учраас энэс үнэтэй гаргах байна. Зээлийн хүү. Тэгэхээр одоо нэг ингэж байгаа юм. За одоо 5% руу яаж шилжих юм бэ гэдэг. Бүгд паллид орчвол тэрийг мэдээ дийлэх мөнгө байхгүй шүү. Тэгэхээр 5% руу шалгуураар орноо. Одоо жишээ нь бол ийм байна. Нэг хэсэг гадаадын барилгын компаниуд ирж барьдаг байсан. Гадаад материалаар, гадаад ажилчдаар. Тэрэнд манай энэ Монгол иргэдэд зориулсан татаастай ипотек бол хамаагүй. Тэгэхээр одоо тийм барилгад бол үйлчлэхгүй. Тэрэнд бид нар ипотекийн сангийн мөнгө өгөх ямар ч утгагүй. Яагаад гэвэл нөгөө олон чиргүүлж чирж явахгүй шүү дээ. Монголд эерэг үзүүлэхгүй байгаа учраас. За энд нөгөө бүх юма дотоодоос авдаг. Бүх юма Монгол ажилчнаар гаргадаг. Монгол ажилчныг ажилуулдаг. Ийм байх юм бол өгнө гэд ингээд нөгөө шалгуурууд тавих гэдэг 5 руу шилжих юмны. Тэгээ энэ шалгуурууд донд бид нар юуг оруулах вэ, юуг гаргах вэ гэдэг юмыг бас ярих юм. За ерөөсөө 25 жил бид нар дандаа 2 оронтой тооны инфляц дээр яваад исэн байгаа. Тэгэл цалин өсгөөр юмны үн өсөөл эсвэл нөгөө ирээнээс цемент орж ирдэг байх үед ирээн дээр цементийг ашиглахгүй сар болгохтол цементийн үн өсөж байгаа шүү дээ. Ийм эмзэг байсан юмыг бид нар бол болиулж чадсан. За барилга барих гэхээр нөгөө импорт гадаад ажилчин энэ бүх юм чин гарч ирээд байдаг. Нөгөө 40 мянган айл майл дээр бид нар бас алдаа хийсэн шүү. Импортыг урамшуулаад явцсан. Одоо бид нар Монгол хүн барилгаа барьдаг болж Монголын нутгаас олборлсон шохоон чулуу цемент болдог болж Монголоос олборлсон
төмрийн өдөр арматур болдог болж энэ болгон Монголдо контент нь дотооддоо үлдээд байгаа учраас бид нам инфляц руу орж байна. Нэгэнт нам инфляц руу орсон юм чинь зээлийн хувь буурна. За нөгөө ажилчид ажлын байр хуримтлал барилгачийн үн чинь дараагийн моргожийн байр авах ангил руу өөрөө яваад орчих шин. Тэгээ энэ бүхний нийлбэр бол тогтвортой хөгжил байгаа. Одоо ингээд манай нэг их мэдгчид яриад байгаа. Мөнгө нь хаана байгаа ингээд. 20 жил мөнгө хаана гэж ярьдаг байсан. Тэгээ сүүлийн 3 жил юуг нь өөрөөр хийцсэн. Моргожийнхоо тогтолцоог цэвэр хувийн хвшлэр явуулдаг нэг ч улсын дэлхий дээр алга. Би манай энэ хууль бол Америкийн копи. Америкаас копи паст хийгээд авцсан. Тэг яагаад авсан? Яагаад бол Америкийн төр хамгийн их оролцож байна. Моргожийнхоо зах зээл. 10 байшингийн 9-ийн төрийн санхүүжүүлж байна. Тэгвэл улсын төсөөс мөнгө өгдөг үү? Улс мөнгөтэй болохоор л ипотек эхлүүлнэ гэж одоо ардын намхан яриад байгаа. Энэ бол худлаа. Улсад байгаа улсын төсөө одоо бид 7-8 их нийт төгрөг орлогоор сугалж байна. Энэ барилгын компаниудад өгдөг татвар уулуурхаа мурхаа. Тэр бол цалиндаа явж байна. Бензин шатхуу энэ төрийн үйлчлэгэнд явал дуусчихж байгаа. Тэндээс бид хэн нэгэн дор дондгийг ипотектэй болох татаасыг өгч чадахгүй. Тэгэхээр энэ төр өөрөө зөв тогтолцоонд бий болох үүрэгтэй Америкийн жишээ. Бид нэх шин дугуй зохиохгүй байгаа. Мөнгөтэй болохоор хийдэг мүү гэж харахаар үгүй. Америкийн моргож хизээ эхэлсэн. 1933 оны хямралын дараа эхэлсэн байна. Хямралаас 5 жилийн дараа 38 онд тэрийг одоо Great Depression гэдэг амлалт их хямрал гэдээ орчуулчих. Тэгээ энэ Fannie Mae гэдэг манайхаар бол одоо нэг мик маягийн байгууллага байгуулсан байна. Тэгээ 30 жилийн турш 100% улсын компани корпорац байж байгаад одоо бол ингээд хөвцөд болсон. Тэгвэл их усүр нь үргэлж төрөөс нь яваад байгаа. Эдийн засгийн шинэ бодлого, New Deal гэдэг энэ шинэ бодлого байна. Тэр үеийн арилжааны банкуд зээл өгч чадваргүй байсан. Яг л манайхтай адилхан процесс явж байгаа. Арилжааны банкудаа их усүр гаргаж өгөөд орон сууцны бодлого төрийн хүчтэй зохицуулалт төдийгүй санхүүжилттэй явж байгаа. Одоо ингээд Монгол банкыг 3 жилийн өмнө баахан мөнгө хэвлэлээ. Та нар одоо улс орныг дампуурууллаа л гэдээс. Эсвэргээр тэр мөнгө чинь манай улсыг 2.9% инфляцтай болгож байгаа. Эрүүлжүүлэгч. Хэрвээ тгийгүй байсан бол яах? Та нар бүгдээрээ ажилгүй. Уулуурхаа нь байхгүй, барилга нь байхгүй, 100 мянган ажилгүй. Тэгээ улсын төсөөс 400 хүнд моргож өгөх үү, 500 хүнд өгөх үү гэж маргаа сууж байна. Одоо бол баталгаатай төлөгддөг сантаа болцсон. Тэр сангаа бид нар тэтгэврийнхаа сан руу шилжүүлж өгч байна. За эдийн засгийн мөчлөгийн оновчтой үед хэрэгжүүлдэг гэдэг онол бас байна. За 8% зээлийг бид нар уулуурхаа үн буурч явах үед гаргасан. Хэрвээ энэ 8% байгааг бол одоо би бас ингэж төсөөлж яриад байгаа. Ингэж унаад ивдрэх аюул байсан. Юу гэдүүлээ? Hardland ингээд энэ бүр эдийн засгийн нэр томьёолт. Тэрний оронд бид нар шүхэр хэрэглээд ингэж тогтож чадсан. Soft landing гэдэг. Газардалт юм да тий. Тэгээ ингээд ийм олон эерэг юм байхад бид нар одоо тэр нэг гадаад ном дутуу агс уншсан онолчдын үгээр олж энэ алхам хийхгүй байх байж л дээ. Одоо та хэлцүүлгээр маш сайн харж байгаа. Хэн юу яриад байгаа. Би бол утаанаас сална гэдгийг нэлээд дээш нь тамиар л юм байна. Энэ болгон болвол. За валютын аншинд нөлөөлөхгүй. Хэрвээ бид нар барилгын материалынхаа 30%-ийг үйлдвэрлэдэг 3 жилийн өмнөх рүүгээ байсан бол валютын аншинд нөлөөлнө. Одоо бол бид нар 60 дараа жил 70 80 гэдэг ингэ явчихаар
одоо ингээд саяас дэш гавдраад өрхөөр шилмэл хийх чинь утга учиртай болно шүү дээ. Тасралтгүй явдаг үйлдвэрүүд зогсоож болдгоо. Цонхныхоо шилмэлээс ингээд хийгээл эхлэх хэрэгтэй л. Үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал бас ЗАГ ХХК-гийн ерөнхий захирал. Тэгэхээр манай Монголын барилгын үндэсний ассоциац бол нэг дотоодын гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч 150 гаруй ийм компаниудыг гишүүнчлэлтэй. За нийт Улаанбаатар хотод хийж байгаа бүтээн байгуулалтын нэг 80 гаруй хувийг хийж гүйцэтгэж байгаа ийм компаниуд нэгдсэн байна. За энд МСС, Номин, Хурд, Батсөргөө, Эко, Багам төргөө гэл ингээд энд зарим манай гишүүд байгаа. Тийм. За тэгээд энэ юу бид нар энэ моргжийг одоо дахиад үргэлжлүүлэх гэж байгаа тэр дэс маань 50% болох гэж байгаа гэдэг сүүлийн үед Монгол банк, арилжааны банкуд, МИГ энтертэй идэвхтэй уулзаж энэ талаар мэдээлэл солилцоод одоо бүр одоо ямархан механизмаар хэрэгжүүлэх юм дээр нь одоо ингээд эн чинь журам интернет өөрчлөгдөж шүү дээ. Тэгэхээр тэр журман дээр бол ингээд хамтраад мэдээлэл солилцоод ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дээр бол сая одоо бүгдийн энэ саяны энэ сур судалгаа бол орон сууцны нөхцөл байдлын ерөнхий судалгаа гэдэг нь манай ассоциацийн хийсэн судалгаа л да. Ерөөс одоо ингээд яваад байгаа энэ байгалийн сайд ерөнхийдөө сайн мэдж байгаа. Яамнаас ирсэн. Тийм, яамны захиалгаар гэсэн үг, тий оролцоод захиалгаар гэсэн үг. Тэгээд бас барилгын компаниуд, санхүүжилтийн гишүүн компаниуд оролцоод ингээд хийсэн сур судалгаа. За энэ бүхнийг ингээд ямар хөө байдалтай байна гэхээр сая Монгол банкын босод энэ оролцогч байгууллагуудтай яриад ингээд явж байхад яг одоо цаг байгаа учраас ингээд шууд гол асуудал талаар гэж бодож байна л та. Үн өсвүү гэдэг ийм асуудал ингээд ярьж байгаа. Энэний эсрэг барилгын компаниудын ассоциацийн зүгээс ямар асуудал гарч ирж байгаа вэ? Үн өсвөө аль хэр тогтвортой одоо сайн нэг тэтгэврийн самман гэдэг ингээд өөрийнхөө усүр болгоод ингээд ирэхтэр энэ моргжийг аль хэр тогтвортой байх юм бэ гэдгийг бол бас энэ хол даргаас нэг ийм асуух асуулт байгаа. Тэгэхээр үнийг бол барилгын ассоциац болон бусад компаниуд үнийг бол нэг их өсөхгүй гэж үзэж байгаа. Энэ үндсэндээ хоёр шалтгаантай. Нэгдүгээрт нь энд бол одоо ингээд судалгаа хийгээд үзэхэд барилгын 240 гаруй нийлүүлэгч байгаа. Энэ компаниуд одоо бол ингээд арайч нэг жоохон мөнгө аваад ингээд хөдлөөд эхлэнгүүтээ төрүүжийн барилгыг эхний ээлжинд энэ хямралын энэ үеийн үн буюу өнгөрсөн жилүүдээс 10 орчим хувиар хямдарч чаддаг шүү дээ 10 гаруй жив байх. Энэ төвшөнд нь одоо борлуулах гэдэг юм одоо өрсөлдөх маягаар ингээд санал нэг худалдаа өгчд санал болгох тийм л нөхцөл байна уу гэхээс биш гарангууд төрүүлээд өсгөж тийм болцсон ерөөсөө байхгүй. Нэгдүгээр Өрсөлдөж байгаа шүү дээ. тий өрсөлдөж байгаа. Одоо бол одоо боломжийн одоо хямд үнээр өрсөлдөх юм юутай. За хоёрдугаарт нь бол ерөөсөө энэ дууссан барилгач одоо нэг 18800 айлын орон сууц бэлэн болцсон. Бас нэг тэр хэмжээний 14000 гарчим айлын 50-с дээш хувийн гүйцэтгэлтэй гэдэг. Ингээд 30 гаруй мянган айлын орон сууц одоо зах зээл дээр ингээд бэлэн болчиход байна шүү дээ тийм. Тэгээ ийм нөхцөлд бол үн бол өсөх одоо тийм юу байхгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт нь үргэлжлээд. За энэ бэлэн болцсон байрууд дээр бол ийм нөхцөл байдал байгаа гэсэн. Үнэ өсөхгүй боломжийн хэмжээгээр энэ хямралын үеийнхэн үнээр өгнөө. Хоёрдугаарт нь за моргэж эхэллээ 5% таа боллоо барилгын сезон эхэллээ. Мэдээж эн чинь одоо барилгын компаниуд юугаа аваад мөнгөө аваад эргэлдээд нөгөө дөрвчийн ажилчин үнэ гээд үргэлжлээд явна шүү дээ. Дараагийн нэг шалтгаан нь болохоор одоо 50-с дээш ихэнх нь 80-с дээш хувийн гүйцэтгэлтэй энэ байрнууд бол үргэлжлүүл дуусгах шүү дээ. Тэгэхээр эдгээр бол үнэн нэмэх ямар шалтгаан байхгүй. 80-90% нь хийдсэн чи одоо жоохон засалж имглэхийн ажлыг хийгээл ахаал нөгөө төвшин рүү орох юм сонирхолтой. За өөр 3 дахь шалтгаан нь бол түрүү ярьжлээ. Дотоодын барилгын материалын 800 гаруй 900 ийм үйлдвэр байгаа гэдэг. Тэгэхээр энэ үйлдвэрүүд бол ийм одоо өртөг
метраж шинжигдсэн одоо ийм юу ээж байгаа учраас үн одоо нэмэгдэх тийм онцгой шалтгаан болохгүй гэж үзэж байна. Тий, баригдаад дуусаад ажилд орсон гэсэн. Өөрөө Ньюкасл захирлын ярьсан юм биш. Энэ бол өнөөдөр ахын орж болно тийм үү? Тий, бэлэн болцсон гэсэн. Энэ бол 50-аас дээш хувийн гүйцэтгэлтэй. Одоо хэдэн сарын дараа орж болно. Тэрөө эрт байдаг юм бол. Энэ бол нэгэх мөнгө орж иж. Тийм их биш мөнгө. Тий. 50-аас дээш тааш хоёр хуваацсан юм. тий, 50-аас дээш би дээш нэрээд байна. 50-аас дээш хувийн гүйцэтгэлтэй зарагдаагүй байгаа байр бол бас 10 гаруй мянга байгаа шүү дээ. Энэ дээр 24,661 тий. Одоо 100% улсын комисс төлөөлөгд өгсөн барилгач нь өөрөө 18,800. Тэгэхээр өнөөдөр энэ 18,882 иргэн өнөөдөр ч хамаагүй байрандаа орж болно. За энэ тоо бол одоо 50-аас дээш хувийн гүйцэтгэлтэй буюу хамгийн минимум багадаа 50% гүйцэтгэлтэй. Тэгэхээр 80 ийм хувийн гүйцэтгэлтэй байгаа. Тэгэхээр энэ бол бидний тооцоолж харж байгаагаар одоо 16 он гарсан чинь энэ 15 оны мэдэн шүү дээ. 16 он гарсан юм чинь эхний хагас жилдээ бол энэ баг бүрэн барилгын ажил ингээд эхлээд явчихлаар одоо ч заслаа хийгээ явж байгаа шүү дээ. Тийм учраас энэ бол идэвхчин 6 сард буюу эхний хагас жилдээ бол энэ ашиглалтанд орчих байхгүй юу. Тэгэхээр нийлүүлэлтийн хувьд бол ямар ч одоо юу байхгүй дутагдах гачхтайхан байхгүй тэр орон сууцнд орох гэж байгаа хүмүүс бол боломжийг олгоод өгч байгаа нийлүүлэлт талдаа. А бид нар эрэлт талаа эргээд эсэргээр нь дэмжиж энэ 8% үргэлжлүүлэх 5% хэрхэн яаж явуулах тал дээр л ярих ийм л юм болчиход байна. Одоо тэгвэл би өөрөөр асууя. Энэ 3 тооны нийлбэр чинь 16 онд ашиглалтанд орж болох зарагдаж болох байр юм байна тийм үү? Боломжтой. Бүгдээрээ нийлээд. Тэгвэл энэ ч одоо нөгөө нийлүүлэлт эрэлтээсээ давцсан нийлүүлэлт байна шүү дээ. Одоо 8% өөрчлөхгүй явах юм бол одоо зүгээр 5% руу шилжихгүйгээр явах юм бол нөгөө үндсэн хуулийн цэцгийн шийдвэр гарахаас өмнөх байдал чинь жилийн 15 мянга байна шүү дээ. Нөгөө сая 500 мянган орчмын орлоготойгоор. Тэгэхээр тэрүүгээр явхад энэ тоо бол хаана ч хүрэхгүй байна шүү дээ. Одоо улсын комисс авцсангаач хүртэл үргэж чадахгүй болох нь шүү дээ. Тэгэхээр бол зайлшгүй эрчмээ нэмж хүнийхээ тоог нэмэхгүй бол 8-га 5 руу буулгахгүй бол зарагдахгүй арч улам олон үлдэх нь шүү дээ. Тэгсэн үг. Би бол ийм нарийн юмыг мэдэхгүй байсан. Нэг 18 мянган байр байгаа юм байна. 15 мянган ипотек өгчвөл болох юм байна гэж бодож ирсэн байхгүй юу? Тийм. Тэгэхээр хараа энэ дээр нэг ийм манай барилгачд бүгдээрээ мэдж байгаа. 2008-9 оны үед яг нэг иймэрхүү нөхцөл байдал яг үүссэн баг. Тэгэл яасан бэхтэл нөгөө нэг төрийн албан хаа бас нөгөө хамгийн доктортой орлоготой төрийн албан хаагч юм гээл манай эцэс энэ төр нөгөө эхэлж ярьж байгаа. Тэгэл ерөөсөө төрийн албан хаагчдын 4,000 айлын орон сууцны хөтөлбөр ахмадтай ичтийн хидчихвүлээ. Тэгэл нэг тийм 1000 орчим ахмадын бас хэлчихлээ. Тэгэл ингээл нэг 6,000 айлын орон сууцны моргжийн хүүсүр гаргахтал тэгэл үндсэндээ бол ингээл эргэл эхэлсэн байхгүй. Тэгэл тэн дээр нь оюутлын хөрөнгө оруулалт орж ирэл ингээл зах зээл сэргийл явсан. Тийм учраас одоо бол 9 оны хямралын дараах юм ярьж Батболго барилгын сайд байсан байх. Тэгээд араас нь нөгөө найр эхлэхгүй юу? Түүх үеийн найр тэгээ аваа явцсан. Тэгэхээр одоо бол нэг талд нь ингээд 30 гаруй мянган айлын орон сууц үндсэндээ бэлэн болчиход байдаг. Нөгөө талд нь нөгөө нийт эрэлт чинь 189 мянган айл байж байгаа шүү дээ. Ийм их юм байгаад ингээд зогсчод байхад мөнгө оруулж эргүүлэхгүй бол энэ чинь бүр зогсоогоод бүрэл дампуурсан юм болно шүү дээ. Тийм учраас энийг бол одоо ингээд дарга яриад байгаа энийг бид нар Монголын барилгын үндэсний ассоциац бол энэ банк бусад байгууллагуудын бүгднтэй ярьж байгаад үн өсөхгүй байх. Цаашдаа доктортой үргэлжлэх талаар нь ард иргэдэд бол энэ 7 хоногоос эхлээд одоо бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй гэрээ хийгээд таны яриад байгаа энэ таны мэдхүй чанартай зөв ойлголтыг өгөхөөр одоо бүр ингээд системтэй арга хэмжээ аваад ингээд явж байгаа. За би тэгээд түрүүн нэг ингээд дуусгая. Түрүүн нэг асуугаад дутуу асгаад орхицсан нөгөө аль хэр цаашид тогтвортой байх вэ? Төрийн бодлого нь гэдэг энэ бол биднээс тавч чадсан. Энийг бол их сонирхоод байгаа юм. За асуултанд хариулсан барилгын корпорацийн холбоонд ассоциацид баярлалаа. Өнгөрсөн
хэвлэлийн урд байсан сэтгүүлчд байна нөгөө үн өсчүүл яах вэ гэж асуугаад хэн асуугаад лээ. Чи асуусан уу? Хариулт авахгүй те сая. Үн яагаад өсөхгүй гэхээр би төрүүчийн хурал дээр надад энэ тоо байгаагүй байхгүй юу? Энэ бол нийлүүлэлт. Нөгөө талд нь 8% өөрчлөхгүй явах юм бол эрэлт 15 мянга. Энэ улсын комиссын хүлээж авсан байранд ороод дуусчихна. Тэгэхээр бид нар хөссөн үсээгүй 5 руугаа шилжилттэй хийхдээ энэ нэг сумаар 2 тулаа утгах гэдэг шүү дээ. Энийг бол дэмжихгүй бид нар. Ер нь би засгийн газрыг энэ жил гадаад ажлын зөвшөөрөл битгий өгөх гэж байгаа. За ганц нэг инженер одоо бидний хийж чадахгүй юм байхаас биш. Арматур зан гэдэг карамара ажиллаулдаг бүх юм чи бид нар чадна шүү дээ. Тэгэхээр үндсэндээ хохирол хүлээх салбар бол нөгөө гадаад ажлын төлбөрөөр амьдардаг хөдөлмөрлөлтөд дэмжих сан байгаа. Тэр сан бол бид нар үндсэнд мөнгө олгож байгаа гэсэн үг. Нөгөө талд нь тэгж орж ирэхжсэн гадаад ажилтны оронд дотоодын ажилчин ажлыг хийнэ. Өшөө юуг урамшуулах вэ гэхээр ингээд 2 компани барилга барьчлаа. Импортын хувь би энэ гадаад ажилчин энд импортын процент энд ялгаагүй импорт орно шүү дээ. Энэ жишээ нь одоо юу гэдгийг 50% байлаа. Энэ компани 40% боллоо. Тэгвэл 5% зээлэнд энийг бага импортлыг урамшуулъя гэдэг нь нөгөө талд нь дахиад энэ нэгнийхэн сууж байгаа байхгүй юу? Ахиухан юм авах юм бол таарт улмал хямдхан өгöd нь шүү дээ. Борлуулалт. Тэгээ ийм маягаар бол нөгөө баахан шалгуурууд бичих гээд байгаа. За удаан хугацаанд үргэлжлэх үү гэж байна. Удаан хугацаанд үргэлжлүүлэхээс өөр аргагүй. Америкийн моргожийн зах зээлийн эхний 30 жил нь 100% төрийнхөө санхүүжилт дээр явсан байна. Тэгэхээр бид бол энэ нэг 4 жилийн сонгуулийн 3 жилд нь хийгээд ингээд зогсож иж болохгүй. Энэ бол ямар нам сонгуульд ялахаас хамаарч тасралтгүй явах ёстой. За энэ ямар эмзэг зах зээлийг та бүхэн ойлгосон байх. Цогтоотор нэг орой зургатаар ирээл та нарын борлуулалтыг үндсэнд зогсоочих. Хүмүүс бол 10-32-ыг харьцуулж үзэл 10 нь надад ашигтай гэж ботцсон. Үнэ иргэдээ нөгөө хүний зээлэнд хамрагдах шансыг улам мутгацсан л байгаа байхгүй. Шалгуур нь үндсээр давчиж байгаа. Төрийн бодлого бол шалгуурыг буулгах тал руу явна. Шалгуур буух тусам орох хамрагдах хүний тоол өснө. Хэрвээ барилгын салбар ийм темпээр барьж болж байгаа бол бид нар энийг аль болохоор л одоо матч хийхийг бодно л доо. Тийм учраас барилга барих бизнес бол төлөвлөлтөө олон жилээр хийдэг байх гэж би бодож байна. Өнөөдөр цуглаж хэдэн барилга барьчил тараа явчихдаг компаниуд биш шүү дээ. Хүнээ сургана барина тэгэл нөгөө барилгын коллеж дээр би очисон 4 дами. Тэр чин өнөөдөр оюутан авчаад маргааш моргочиг зогсооцсон байна. Бид зогсчих гэж хэлж болохгүй шүү дээ. Авцсан бол заавал сургаж таарна, багшийн зардал гарна. Төгсөөд ажилтаа болно. Ядаж тэнд сурч байгаа оюутнууд чинь өөрийнхөө амьдралыг төлөвлөх ёстой шүү дээ. Ийм мэтэр бол тасралтгүй явахыг бол улсын хурл хангана. За тэр цогтоотой шиг хариуцлагагүй мэдээллийг бол хийлэхгүй. Тийм улсуудыг бол одоо нин даруй зайлуулж энэ өөрөө зах зээл нөлөөлдөг мэдээллүүд учраас энийг одоо бүгд ойлгож байгаа байх гэж бодож байна. Би цогтоотрыг зургатаар ярингуут л ерөнхий сайд руу утсан. Наа чин болохгүй юм ижлээ. Гэхдээ ингээд олон хүн хамруулад гоё штэ гэсэн. Би нөгөө моргочийн калькулятор харуулад ингэж болдгоо маа гэсэн нэрээ тийм байна. Одоо тэг яаж буцах уу гэж маргааш нь ярьж байгаа. Тэгээ ийм маягаар популизм хийж ерөөсө болдгоо салбар байгаа. Одоо бас популистууд их хурлын зааланд юу ярьж байгааг харж байгаа бах. 0 болгочих гэж. Хүүгүү зээлэр өгье гэж. За 0 хүүтэй улсын дэлхий дээр алгалда болдог байсан бол болох л бах. Би бол мэдэхгүй юм болгон үнэтэй байдаг.
мөнгө үнэтэй. Мөнгөний үнэн тэрхүү штэ. Тэгэхээр анх удаа бидэрт 8-га буулгах болцоо гарсан. Энийг буулгаад цаашид явна. Цаашид бид нар тэр 0 болно гэдэг рүү бас автагдаж болохгүй барилгын салбарын. Тийм юм бол энэ дэлхий дээр байхгүй. Бидний хийсэн юм Америкийг копицсан. Америк одоо 5% юутай болсон. Америкийн хямралыг бас баха олон ярьдаг. Гэхдээ тэр ярьж байгаа улсад бас юм ойлгохгүй байгаа. Юунд Америкийн хямрал юунаас болсон гэхээр банкнууд зээлээ аваад 100% 2 дахь сах зээлүүд залаад ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээдэг байсан юм байна. Тэгэхээр тэд нар одоо журмаа өөрчлөөд энэ зээлийн 5% чи өөрийнхөө эрсдэл хаашаа гэсэн байна. Манайд бүр хатуу 10% өөрөө хаадаг. Одоо энэ зээл бүтлгүүдх юм бол 10% нь банк, микэд буцаад төлөх үүрэгтэй. Тэгэхээр бид нар нөгөө Америкийн сабпрайм хямралын сургамжийг энэ хуулийн дотор суулгаад журам дотор хийцэн гэсэн үг. Яг тэгвэл яг тэр үед энэ хууль гарсан. Тэгээд Америк зөвлөх байсан учраас биднэрт ингэж болдгоо. За та нар манай Америкийн улс төрчдийн хийсэн алдааг бас хийв гэж. Ямар алдаа хийсэн гэхээр Урьдчилан төлбөрчин 50%-аас эхэлж явсаар байгаа дэлхийн 2 дугаар дайны дараа. 2007 оны сабпрайм моргежийн үед 0 болсон байна. Ямар ч мөнгө төлөхгүйгээр орж сууж байгаа төлбөр хөржүүлж чадхаар алга болчдөг. Нөгөө тогтсон хаяггүй тийм хүмүүст хүртэл моргож байгаа гэж өгсөн байна. Одоо Америкийн моргож чинь GDP-тэйгээ тэнцээд ирсэн байна шүү дээ 100%. Манайх бол 20% явж байна. Тэгэхээр маш их цай байгаа. Тэгэхээр ийм тоглолтуудыг л оруулж болдгоо шүү. Энэ маш эмзэг зах зээл шүү гэдэг. Тэгээ яагаад улсын их хурлын 30%-аас хөдлөхгүй Монгол банкнд 30%-ийг болгохгүй байх үүрэг өгөөд идэв гэхээр нөгөө хүнийг хариуцлагажуулж байгаа хэлбэр байгаа. Тэрнээс мөнгөггүйдээ тэр хүнийг ингээл шулах гал байхгүй мөнгөний олж иргээл шахаад байгаа юм бол биш. Энд чинь ахил нөгөө олон улсын туршлагуудын одоо муу жишээнүүд байхгүй. Тэр муу жишээнүүдийг бид бүгдийг л алга болгоод энэ зах зээлийг 30 жил 50 жил тогтвортой явуулахыг л бодож байгаа. Тийм учраас одоо салбарынхаа эргэлзэх хэрэггүй. Ганг хийц компани Монголын барилгын материалын үйлдвэрийн топ 50 компанийн нэг. Өнөөдөр барилгын материалыг гадаадаас худалдан авдаг бүх барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэх боломж нь бий болгосон компани юм аа. Тэгэхээр би одоо яг энэ бидний өнгөрсөн 25 жилийн хугацаанд би яг эргээ харахад бизнес хэрэгтийг ганц сэтгэлийг зовоодаг юм 4 жилийн дараач сонгуул болгоод улс төр их хурлын гишүүд нь гарч ирээд нэг шинэ бодлого гаргаж ирээд юмыг өөрчилждэг. Инээс л бид бизнес эрхлэгчдийн санаа зовдөг юм энэ байхгүй. Бодлогын тэгэхээр энэ хууль эрх зүйн талаас ямар нэгэн энэ гаргасан шийдвэр нь дараачийн их хурл мөрдөх ёстой. Хууль эрх зүйн талаас баталгаажуулж өгвөл бизнес эрхлэгчид бид нар хинээс шахахгүйгээр бизнесээ хийж явж чадна тийм. Ийм ихгүй тэгэхгүйгээр улсын хэрэг 76 гишин шинэ өөр хүн болоод ирдэг. Дээрээс орон нутгийн засаг захиргаа түүний нэгжийн удирдлагууд өөрчлөгчдөг. Тэгэл бизнес эрхлэгч шал өөр юм, өөр төсөл, өөр бодол гаргаж ирээд тавьчихтар бидний унгаач чаддаг байхгүй. Нэмхэгийн асуудал юм чи яг энэ л байхгүй. Энэ яаж ийм юм гаргахгүй байлгаж чадахгүй гэдгийг л бид хүсэж байгаа. Тэгвэл бид өнөөдөр тэр дараагийн удаа барилгын материалын үйлдвэрлэлийн асуудлаар ярихад бол бид Монголд газар дөрөх эрдэс баялаг нь төгөөмөл тархастай эрдэс баялаг чинь бидэнд хангалттай байна. Ноу-хау технологийн өнгөрсөн 12-13 онд Монгол улсын засгийн газраас 32 аж ахуй нэгж техник технологийн шинжил барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэх боломжийг хангаад урт хугацаатай бага үгийн зээл өгнөгцсөн. Гэтэл одоо манай барилга угсралтын компаниуд эдгээр хинж өнөөдөр барилгын материалын дотоодоо үйлдвэрлэж байгаа үйлдвэрийг авдаггүй. Өнгөрсөн жил хөдлийн цементийн үйлдвэр ажилтнанд орсоор байхад хөдлийн цементийн үн иргэний цементийн үнээс үнэтэй байсан. Тэгэхээр тэнд хил дээр татвар баг төлөөд Улаанбаатарт ирэхдээ Монголын хөдлийн цемент шихооны үйлдвэрийн үнээс
хямдхан тусаад ахаар чинь тэд нар ирэнлэг үгээ яваад байгаа. Энэ болгожийн төр хизээс баталгаатай хангаж өгч чадах юм бол биднэрт дотоодын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гадаадаас орж ирж байгаа Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг хамгаалж чадах боломжийг хангаж өгвөл бид эх орондоо хинээс дутахгүй дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломж нь бидэнд байгаа. Жишээлбэл өнгөрсөн хугацаанд 2.5 тэрбум төгрөгийг зээл авсан Ганг хийц компани техник технологи эрчим хүчний бүх тулгуурыг гадаадаас авдаг Монголдо үйлдвэрлэдэг болсон. Одоо энэ би энэ самбартын бичээд байна шүү дээ. Энэ л үл явж байгаа. Байшингаа 5% зарыг гэвэл Ган хийцхийг ав. Үгүй би 8-аараа байна гэвэл 90-ийнхийг ав. Уг нь үнэ нэмж. Эндокриныг авах нь үнэ нэмж. Тэ одоо бол валютын анш ийм биш эрхэм баяр байж. Валютын анш ийм байхад дотооддоо үйлдвэрлэсэн ашигтай байгаа. Дотоодоос авсан. За хоёрдугаарт энэ юм чинь доктортой байх юм уу гэдэг нь. Доктортой байна. Яагаад гэвэл бид нар тэтгэврийн сангийнхаа мөнгөжүүлж чадаагүй хэсгээ моргож руугаа шилжүүлж байгаа. Тэгэхээр энэ тэтгэврийн санд сар болгон ордог мөнгийг ямар засгийн газар их хурл байсан өөр юм зарцуулах нь бас хоригдчихж байгаа. Энэ бол зөвхөн моргож гээд. Тэгээ бид нар одоо урд нь барьж болдгоо эзэнгүй байсан Монгол банкн дээр одоо туршилтын журмаар байсан одоо ийм санг амьд болгоод нэр өгөөд энэ бол моргож ипотек энэ бол зөвхөн ипотектэй л явна. Өөр юм тавьж болохгүй шүү. 20-30 жилийн дараа энэ сан чинь томроод мөнгөтэй болоод ирээд тэр үед улсын нөгөө зээл өх үүрэг нь гарна. Одоо хэд байдгийн тэдэн он төрсөн хүн зээл авах гээд тэтгэвэр авах гээд ирэхтэн тэр үед нь тэтгэврт мөнгө төлөхийг зөвшөөрөх юм. Одоогийн хүмүүсийн тэтгэвэр ирээдүйн одоогийн хүмүүсийн төлж байгаа шимтгэл ирээдүйн хүний тэтгэврт явж байгаатай яг адилхан. Бид нар энэ дээр нэмж хоёр дахь сан нэмж өгч байгаад бол учир нь байгаа. Тэгэхээр бид бол улсын их хурл тухайн барилгын компани үр ашиг тэр эзний одоо сайхан амьдралыг хоёрдугаар тавина. Яагаад дотоодоос юм авах шаардаад байгаа юм гэхээр тэрний ард чинь дахиад нэг хэдэн 10,000 хүн ажиллаж байгаа учраас дотоодоос аваа. Чиний ашиг бол хоёрдугаар зэргийнхаа. Тийм учраас би бодлого дотор ийм юм хийж өгөх гээд бэлдээд байж байгаа. Одоо энэ бол зүгээр л ихний наад захын жишээ. Бүх хүний сонирхлыг улсын хурлд тооцох боломжгүй. Бидэнд юу нэгдүгээрт байна гэхээр хэдэн хүн ажилдаа байлгаж байгаа ч сонирн байгаа. Тийм учраас энэ жил гадаад ажилчин авахгүй гэдэг бодлогыг одоо зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд авахгүй байхыг шаардна. Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо хэмжээгдэл. За тэгээ юуны дөрөнд энэхүү уулзалтанд ирсэндээ сэтгэл өндөр байна. За шууд дэлгэхэд анхудаага барилгын салбарыг яг зураг төслөөс нэгсүүлээд ингээд хөшгөний мод хадах хүртэлх энэ бүх салбарт холбоотой шүү гэдгийг бас одоо нэг зах зээл шүү, хамтдаа хөгжин шүү гэдгийг бас хэлж одоо танилцуулга хийсэн та бүхэнд их хурлын дарагт болох баярлалаа. Ер нь бол өмнөх уулзалтууд ер нь дандаа тустай юмнууд ингэ явдаг байсан. За тэгээ саяны уулзалтын асуудлууд би юу гэж ойлгож байгааг бол за ингээд ипотекийн 5% зээлийг хэрвээ ингээд шийдэгдэхтэй ингээд үн өсөх үү гэдэг асуултууд нэлээд чухал байгаа юм байна. За нийт одоо 800 гаруй барилгын материал үйлдвэрлэгч компаниудыгаа төлөөлөөд би бол үн өсөхгүй гэдгийг бол баталгаатай хэлж чадна. Баталгаатай хэлж чадна. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд засгийн газраас авсан арга хэмжээний хүчин чадлууд бол нэлийн ихс нэмэгдсэн. Одоо гол түүхийд болох тийм ээ. Одоо дүүргэгч материал, цемент, доосох гэдэг юм уу тийм ээ. Эдгээр бол дотооддоо 100% хангахаар болцсон. Энэ бол одоо цаашдаа өсөхгүйгээр бид бол бодлогоо өрөөж явах болцоотой гэсэн үг. Тэр нь бол яг манай холбооны зүгээс бас юу гэж хэлж байгааг бол сүүлийн жилүүдэд нэг төрийн зарим чиг үүргийг төрийн бүс байгууллага руу шилжүүлнэ гэдэг ийм зүйл явагдаж байгаа.
Энэ хүрээнд бол манай холбоо бол барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг бол олгож байгаа. Энэгээр бол бид юутай болж байгааг бол зөвхөн нэг цаасан дээр байдаг холбоо биш. Шууд харьцдаг, жил болгон уулздаг, учирдаг ийм холбоо болсон. Энийг бол нүүр бардам хэлж чадна. Аль компани хаана юу хийж байгаа, яах гэж байгаа, юу дутаад байна, яах гэж байна. Энэ тал дээр бид байнга холбоотой ажилладаг. Энэ үднэс бол бид бол бас тодорхой мэдээлэлтэй байгаа. Энэ хэмжээнд бас хоорондоо ярилцсны үндсэн дээр би бол үүн бол үсэхгүй гэдгийг бол та бүхэнд бол баталгаатай хэлье. За одоо ганц хүсэх юм гэвэл одоо та бас энэ зурласан нэг юу шүү дээ тийм ээ. Одоо дотоодд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг дэмжинэ гэдгийг яг хуулийн дээр би бол тусахгүй байх гэж ойлгож байна. Энийг бас журман дээр нь яг ингээд зааж өгөөрэй гэдгийг л хүсэж байна. Өнгөрсөн наадмаар гарсан нэг хууль байгаа. Аж үйлдвэрчийг дэмжих гэдэг. Хэрвээ улсын төсөөс мөнгө гарч байгаа бол би энэ хувийн компанийг албадаж болохгүй шүү дээ. Адилхан төрлийн бүтээгдэхүүн байвал за одоо их хурлын дарга өрөөндөө ийм ширээ авъя. Хэрвээ яг ийм ширээг манай Монголын компани үйлдвэрлээд яг ийм ширээ ирээд энээс хямдхан байлаа. Тэгвэл би ийм ширээ авах Монголын компанийн үнэтэй байсан ч авах үүрэгтэй болцсон. Хоёрдугаар түрүүн цемент ярьсан. Цементэн дээр татвар одоо нэмэгдсэн баг тийм үү? 20. Дотооддоо үйлдвэрлэж байгаа юмны татварыг хангаж чадж байгаа юмны татварыг дэлхийн худалдааны байгууллагын дөрвөн заасны дагуу максимум хэмжээнд нь хүрэх эрхийг засгийн газарт өгсөн. Их хурл руу одоо дахиж орохгүй. Бид нар 100% цемент үйлдвэрлэлээ биднийг хамгаалж өгөөч гэх юм бол засгийн газар маргааш шийдвэр гаргаад 20% татвараа тавьчих. Хүн сурталчилгаа болгоцсон байгаа. Тэгээ энэ бүх боломж чинь та нарыг л монголчуудыг ажилд аваа л гэж хэлээд байгаа. Тэр ажилд орсон хүн чинь байртай болно. Буцаал та нарын бүтээгдэхүүнийг худалдаж авчих ш. Ийм л юм хийгээд байгаа учраас ингэж хамгаалтууд хийж өгöd байгаа маа. Тэрнээс нэх одоо ган хийцэд сайндаа биш одоо юу гэдэг нь та нарт хайртайтай биш ээ. Яг бол та нар монгол хүнийг ажилуулдаг учраас л та нарыг дэмжиж байгаа. За би үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн тууцын дарга бүтээн компани захирал Бачаргал гэж юм байна. За манайхан сая буян тухай хоёрыг барьж дууссан. За тэгээд манай бүтээн компани маань бас барилгын үнийг доктортой байлгахын тулд өөрсдийнхөө болцоонд бас Чингис бодонд бас зээл аваад хуванцрын үйлдвэр өөрсдийнхөө хөрөнгөөр бетон зурмаг мөн бас солонгосын тоос блокны үйлдвэрийг нээж ажиллуулсан. Энэ маань бас барилгын үнийг доктортой чанартай хямд болгоход нэлээд дэлгэц болсон. За ингээд манай бүх үйлдвэрлэгч, барилгын материал үйлдвэрлэгч, одоо тавилга үйлдвэрлэгч, барилгын одоо компанийн маань нэгэн хүч, нэгэн зорилго нэгдэх юм бол бүгд болж чаддгийн байна гэдгийг бид бүхэн бас үзүүлж харуулахыг хичээж яваа. Барилгын инженер толгойтой юм корпорацийн захирлууд байдаг юм аа. За энэ дээр бас нэг хүсэлт байна. Манай барилгын одоо үндэсний бүтээн байгуулалтын корпорац маань 3000 орчим ажилчин албан хаагч ажиллагчтай. За эдгээр маань одоо барилгын салбар маань зөвхөн одоо улирлын хамааралтай учраас өвөл 10 сарын сүүлээс 4 сарын 1 хүртэл одоо сул зогсолтын байдалтай байдаг. Тэгэхээр энэ дээр сая ийм гоё төрлийн бодлогыг зоригтой шийдэмгий гаргаж ирж болж байгаа юм чинь барилгын салбарын газар тариалан уул уурхаахан зориулсан одоо биднэрт одоо компаниуд нь өөрсдөө одоо гадагшаа өвлийн үйлрэлд яагаад бид нар улаан оронд очиод юмыг буулгах, нураах ийм ажлуудыг бид нар хийж болдог юм. Бидний хийх гэхээр би ямч гэдэг ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрөлт ямар нэгэн ажилчин гарах гэж нэг өнцгөр хараад байдаг. Бид нар өөрсдөө ажилчдыг ажилтаа байлгах, ажилтаа байна гэдэг чинь орлоготой байна гэдгийг л хамгаалах гэсэн нэг хамгаалт байгаа. Энийг бас төрийн зүгээс бодлого болгоод нэг одоо визийн өнгөлөх эсвэл төрийн юугаар одоо бүр ярьж одоо орон та ярьж одоо ийм тохиолдолд манай барилгын компаниудаас одоо газар тариалгын газруудаас тэр тухайн оронд очиж ажиллах болцоо одоо нөхцөлийг бүрдүүлэх болцоо байдгүй гэж асуух гэсэн юм аа. Тэр сая хиний ярьсантай холбоотойгоор би нэг ганцхан юм их хэлдэг. Монголын барилгын 800 гаруй барилгын материал үйлдвэрлэдэг компаниуд нь бидний нэг хүндрэл гардаг. Бид нар жилийн 4 өдөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байгаа.
социализмд бид нар бол тоосгоо үйлцэнгүй үйлдвэрлэдэг байсан тийм үү? Боломжтой байсан, бүрэн хангадаг байсан. Гэтэл өнөөдөр өвлийн яг үйлдвэрлэлд барилгын материал үүссэн дулаан байсанд яадаг куб метрээр халаалтыг авдаг. Том байшингууд барилга. Гэтэл энэ халаалтын мөнгө нь миний гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ 70% төрчдөг байхгүй. Халаалтынх нь. Цахилгаан тэгэхээр чинь өвөлзөнгөө бид нар барилгын материалын үйлдвэрүүд өвөлзөнгөө тасралдгүй өвлийн 3 сар тасралтгүй ажиллах боломжийг хангахад нэгдүгээр дулааны үн маш хямдхан байгаад эхлэх юм бол бид тоосгойгээ металл хийсээ үйлдвэрлээд өвөлзөнгөө дулаан байсанд үйлдвэрлээд гэх юм бол хавар 5 сарыг хүрч газар хэсгийг хүлээхгүйгээр бид тоосгой материалга бүх юмаа үйлдвэрлээд бэлдээд тавьчихад яг 3 сараас барилга угсралтын ажил хийхэд манай үйлдвэрийн гадаад бүх тоосгууд бэлэн овоолгоостой төмөр хийсэн сэндвич нь үйлдвэрлээ хийсэн барилга угсрал шууд ажилдаа орж байгаа бол боломж нь энэ байна. Энэ боломжийн дээр л биднийг боломжийг хангаад өгсгөл барилгын материалын үйлдвэрд өвөл тасралтгүй ажиллах боломж байгаа. Ганцхан эрчим хүчний үн дулааны үн хэтэрхэн өндөр куб метрийн барилгын талбайгаар тооцдог учраас маш хүндрэл тусдаг гэдгийг л энэ барилгын яам төшөө эрчим хүчний яам харилцсан тохиол өвлийн үйлдвэрлэл барилгын материалын үйлдвэрүүдийг дулааныг тэдэн хуваар хөнгөлөх юм уу асуудал шийдэж болмоор юм шиг байна. Одоо ийм маягаар явбал бид нар өнөөдөр тарахгүй шүү дээ. Тэгэхээр мэдээж гадаад ажиллаа олдсон бол тэгэл явж болно шүү дээ. Тэнд бол хүн суртал их байхгүй байх гэж бодож байна. Би одоо тийм оронд ажил олчлаа явъя гэж явбал тэгэл тэрэнд бол хүн суртлаар саадуулах хэрэггүй. Зүгээр дотооддоо ч гэсэн ажил хийх боломж биш. Тэр дулааны үн ярих юм бол гэхдээ тэр үнийг бол би зохицуулдаггүй учраас мэдэхгүй. Би ямар ч байсан байшин барьцгаар нь худалдаж авдаг хүнийг бэлтгэх гээд байгаа. Санхүүгийн одоо хамгийн суур. Одоо бид нар чи ингээд нөгөө фундаментаа тавьж юм л да. Хуучин социализм үеийн барилга барихаар тэдэн квадрат барина л гэж тэр борлуулах дээр санаа зовдөг байлаа шүү дээ. Одоо бол та санаа зовдөг болсон. Барилгын салбарыг дэмжих хамгийн том төрийн дэмжлэг бол энэ худалдаа авдаг хүний чинь таслахгүй байх. Тэрний чинь төлөө ирээдүйн тэтгэврийн нөөц сан гэдэг юм бий болгоо тэрэн дотор мөнгө хийдэг, тэр нь буцаагаад салбар руугаа ордог ийм л механизм л бид бодож олсон. Бид шин дугуй зохиочоогүй. Яг ингээд нэг баахан эргэлздэг хүмүүс байгаа. Та нар ингээд шин дугуй зохиогоод Монгол өнгөний алдагдал гэдэг. Үгүй энэ чинь дэлхийн нийтээр ингээд явцсан юм чи бид нар одоо юунаас найгаад ингээд суугаад ах юм. Өр тавихгүйгээр хөгжинл гэдэг. Өр тавихгүйгээр хөгжиж болдгоо л байхгүй. Өр тавьж л таараа. Монгол онк бол тэрийг өр гэж нэрлэхгүй засгийн газарт өн төлбөрлөл өгч шít бэлэг өгч байгаа маа энэ 20 жилийн турш үргэлжлэх 2.5 их найт төгрөгийн бэлгийг чамд өглөө. Өр дээр би алдагдж бичээ шүү гээл. Тэгээ бүх улсын моргож ингэж л явсан. Энд бид нар нэг бодоол 70 жил бодоол 100,000 апартаменттай сууж болохгүй шин. Одоо бол юу гэдэг нь 100,000 айлын орон сууч чинь 4 жил бариад дуусгач шин. 70 хэдэн жил 96 он гэдэг чинь орон сууц хөвчилж исэн 75 жил барьсан орон сууцыг 96 онд би нэг л өдөр хөвчлээд тэр хуулийн би оруулж батлуулж исэн ингээд дуусгацсан. Өнөөдөр 75 жил барьсан юм а 4 жил бариад дуусгаж байна. Тэгвэл бүгд хувийнх тэнд улсын ямар ч оролцоо байхгүй. Хувийн компани барилга барьлаа. Хувийн компани тоосго ган хийцэн үйлдвэрлэлээ. Хувь хүн орлоо. Төрөөс дэмжиж ганцхан юм л зээл байгаа. Тийм учраас ийм жижиг сажиг юм уу барилга юмтай. Би тэр барьсан байшин гэж авдаг хүнийг л бэлдэж өгöd байна. Авдаг хүнд нь та нар бас салиу өгнө. Ажилчнаар аваад. Ажилчид маань үйл тасалдчаад байл. За үйл тасралтгүй ажиллагаа барилга юмтай. Юу хөтөлбөрийн хамтаа хэрэгтэй гэвэл би бас дэмжлэг үзүүлж болно. Үндэсний бүтээн байгуулалтын корпорац одоо юу гэдгийг Японд олимпийн үеэр 1000 ажилчин гаргах нэ та нар тэр зөвшөөрлийн үг дугуй гаргаж өгөө гээл. Угаасаа Япон ажилчин авъя гэдэг нь 20,000-ыг авъя гэд бид бас өөрсдөө бэлтгэл хийх ёстой юм билээ. Яг цэвэр барилгын ажилчин авъя гэсэн.
тийм мэрэгжлийн тэдийг тийм хугацаагаар авъя гэдэг. Асуулт асуух гэсэн. Хоёр асуултаа NTV телевизэн сэтгүүлч. Нэгдүгээрт түрүүн бас цохолцоо зөнгөрлөө тэр эрхэм баяр дарга. Юу гэхээр дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд үнэтэй байгаа учраас үн нэмэгдэх асуудал үүсч магадгүй гэдэг. Тэгэхээр дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн яг импортын бүтээгдэхүүнтэйгээ харьцуулахад хэдэн хувийн үнийн зөрүүтэй байна вэ? Энэ үнийг тэнцвүүлжүүлэх боломж нь ер нь ямар хөө байгаа юм болоо. Хоёрдугаарт ипотекийн зээлэн дээр энэ офисын барилгыг оруулах боломж нөхцөл ер нь хэр байдгүй энэ судалгаа хийгдэж байгаа юу цаашдаа офис одоо дунд жижиг аж ахуй нэгжүүд маань офисын барилгаа бас ипотекийн зээлд хамрагдаад авах хүсэлт байдаг юм шиг байна. За барилгын материал үйлдвэрлэгч хэлээрээ та нар яагаад үнэтэй юм зараад байгаа гэж мэдээж хятадтай өрсөлдөд хэцүү. Дэлхийд даяар өрсөлдөж чадахгүй байгаа шүү дээ. Хятадтай өрсөлдөж чадахгүй учраас нэмэх нь 1000 км-ийн тээврийн зардал нэмэх нь 5-20% гайлын татвар байгаа. Тэгээд тэрэн дотор та нар багтаад нэг үн барилгын материал үйлдвэрлэлд бас өрсөлдөөн байгаа. Одоо сэндвич автомобиль үйлдвэрлэх 60 гэсэн үү тий? Хангалттай өрсөлдөөн байгаа байхгүй. Тийм учраас 60% хувилт чинь гэж би бодохгүй байгаа. Тэнд бол зах зээл явж явах хэрэгтэй. Зүгээр чанаргүй юмыг яг тэрийн чанарын тусгасан үнээр авч ийн үгүй юу гэдэг л асуудал байгаа. Тэрэнд манай нөгөө төрийн байгууллагууд нь хяналт тавьж ийн нөгөө чанаргүй юм оруулж ирэхгүй байх үүрэгтэй болсооч. Бизнесийн моргожийг яг одоо ерөнхийлөгч туушинд нөгөө үйлдвэрлэгчтэй уулзж байгаа. Тэрэн дээр зарлж байгаа. Зөвхөн офисын барилга биш. Бүх төрлийн бизнесийн барилгыг моргожийн зээлээр авч болно. Аж үйлдвэрийн одоо том байшин байна, офисын байшин байна, дүнжин гаруй зах байна, дэлгүүр байна, ресторан байна. Энд дахиад бид нар зөвшөөрч байгаа. Ер нь бол социализм байж хахад хүн орон сууцаа баруун зүүнээр хөдөлж авдаг байсан. 100% мөнгөний төлөөд. Сүүлийн 3 жил бид нар энэ 8% зээлээр орон сууцыг 20 жилээр авах зөвшөөрөө явьж байна. Тухайн хүнийхээ төлбөрийн чадвар угаасаа мөнгөний төлөөд авдаг хүн одоо бараг байхгүй боллоо ш. Бизнесийн моргожууд яг нөгөө социализмын үеийнхаараа байгаа. Шууд баруун зүүнээр аавна. За банкны нэг 5 жил мэл тамрагдж байгаа юм байгаа. Тэгэхээр эн чинь ялгаагүй үл хөдлөх хөрөнгө учраас үл хөдлөх хөрөнгийн барьцааны хууль бизнесийн моргожид анхнаасаа тэгэж бодож хийсэн. Зөвхөн орон сууцны моргожийн хууль биш байхгүй юу? Үл хөдлөх хөрөнгийн барьцаа гэдэг бол бүх төрлийн үл хөдлөх хөрөнгө хамаарна. Газраа салгаж болдгоо. Тэр 100 жил мэл эдлэгддэг. Тийм одоо дотроо эзлэх үнэтэй ийм имийг үл хөдлөх хөрөнгө гэж нэрлэдэг байгаа. Тэр бол хамрагдаад эхлэхээр барилгын материалын үйлдвэр хүртэл моргожоор байшин авч болно ш. Тоног төхөөрөмжөө авч болно. Тоног төхөөрөмж нь дээдсэн барилга нь моргож болж байгаа. Тоног төхөөрөмж нь салгаж болдог учраас үл хөдлөх хөрөнгөний барьцааны хуульд хамаарахгүй. Газраа салгаж болдгоо юм бол моргож. Орон сууцны моргож ямар ч ялгаагүй. Тэр барилгын материал сарынхаа төлбөрийг юунаас харьцуул тогтоох вэ гэхээр сарынхаа борлуулалттай харьцуул тогтооно. Тэрийг банк шалгаж үзэл чи сард ийм борлуулалт хийх юм бэ? Чамд одоо 20 жилээр өглөө гэж явчих юм. Гэхдээ тэтгэврийн сангийн их үүсвэртэй моргожч нь бол офисын барилга аавна гэх бол хүмүүстэй сонсогдохгүй. Тэр бол өөрөө чи ажил биш. Тэг ямар их усрыг яаж авах вэ? За бид ямар ч байсан орон сууцаа эхлүүлсэн бизнесийн моргож бол хийгдэнэ. Тэр офисын юу байх нь хамаагүй. Банкны зүгээс бол сар болгон төлбөрөө төлж чадахгүй гэдэг ганцхан шалгуур байгаа. Тэр нь цалингаасаа төлдөг орон сууцны төлбөр байна уу? Орлогоосоо төлдөг бизнесийн мөнгөний урсгал байна уу? Хамаагүй байхгүй. Тэгээ сонгоод арилжааны банкн дээр яваад очдог. Нөгөө арилжааны банкны ширээнд ороосоо та энэ барилгыг аваа. Зарим арилжааны хөр жигсаалттай. Энэ жигсаалтанд ороог бол эренгийн барилгыг авах гал гэж бодож байгаа. Нөгөө хүмүүс байраа сар яв сонгож ирчээд сонгож чадахгүй нөгөө арилжааныг тулгасан. Тэгэхээр арилжааны банк бол энэ засгийн газрын явуулж байгаа их хурлаас судалж байгаа энэ том хөтөлбөрүүд дотор өөрийнхөө ашиг сонирхлыг оруулах гэсэн. Хоёрдугаар арилжааныг яагаад энийг тавиад байна гэхээр өөр арилжааныг аль нэгэн барилгын компани зээл өгсөн. Тэр зээлээ буцааж авахын тулд энэ 8% зээл ашиглав. Энийг бол их хурлыг сайн ярьж шийдэх юм бол энэ дунд шатны завхарлагддаг чинь эндээс гараад байна.
Хоёрдугаарт би сая яг тэр залуучууд санал хэлээд үн өсөх. Яг би өөрөө барилгын салбар. Өөрөө барилгын үйлдвэрлэлтэй. Би яг цонхны үйлдвэр хийсэн гэхээр бол за хороол барья. Цонхны үйлдвэр Монголын бүх цонхны үйлдвэр явсан. Үнэхээр энэ гадна талд үлж байгаа тэргүүний цонхны үйлдвэр байна. Тэгвэл Монголд яг одоо шаардлагасан цонх хийж байгаа байхгүй. Сая цонхны үйлдвэр ямар их вэ? Үнийн хэмжээгүй дахин үнэтэй. 2-3 дахин үнэтэй. Аргаа ороод би шилдэг цонхны үйлдвэрээр барьсан. Тэгээ цонхны үйлдвэрийг би 2 дахин хямд хийж. Тэгэхээр барилгын үйлдвэрлэлийн өөрсдөө бид өнөөдөр хямд юм хийх юм бол нэгдүгээр чанартай үнэ зохистой тогтоох хэрэгтэй. Хоёрдугаар цэм дэрж байна. Яг нодлын хямралын үеэр би бол 15 онд барилгын үеэд явж ирсэн. Одоо сая 550-ыг өнгөрсөн онд гисэн одоо энэ жил би 500 өгнө. 70% нь явагдчихсан байж байгаа. 9 сард галийн татвар нэмлээгээд цемент нөлдөр өссөн. Нэг цемент нөлдөр ашиглалтанд орсон юм шиг байгаа Монголд бол. А гэтэл яагаад цемент нөлдөр татвар нэмсэн гэхээр бол би тэр эсрэг яагаад гэхээр Монголд үйлдвэрлэл сайн байна. А гэтэл нэг логистикийн шийдэггүй. Тэр үйлдвэрээс чи очиж цемент аавна гэхээр хүргэж өгөхгүй. Хөтлөөс цемент аавна гэвэл манайдар авчирч өгөхгүй. Тэр логистик нэ. Тэгэхээр эн чинь нөгөө нэг үйлдвэр барьчаад тэгэл ерөөсөө нэг Монголд үйлдвэрлэе гэл ингээл төр засгаар дамжуулаад борлуулах гэдэг. А зах зээлд хүрэх юм аа. А энэ маань нөгөө талаас өөрөө хэлбэл эцсийн метр квадрат ч өмнө өсөх шаардлагатай болчиход байгаа байхгүй. А ер нь өсөж байж бид чанартай барилга барина. Яагаад би нэг хэлж байгаа хэрвэл манайх одоо барилгын яам одоо байгуулмаа сайд дээр худлаа шалгаруулаг байх. Манайхыг шилдэг одоо хамгийн чанартай барилга гэж бичих цаас өгөөлсэн. Тийм ч юм шиг байлаа би өөрөө бусдад харьцуулт үзсэн манайх чанартай болсон. А тэхийн тулд би нөгөө хамгийн сайн чанартай бүтээгдэхүүнийг гадны зах зээлээс оруулж ирсэн. А нөгөө талаар хамгийн сайн гүйцэтгэгчдэр бол савьц. А тэгээ гүйцэтгэгч нь яадаг гэхээр бол барилгын салбарт 136 мянган хүн байна, чадваржуулах шаардлагатай байна. Инженер техник ажил ихтэй зургуул төгсч байна. Үнэхээр чадваржуулах шаардлага дахин сурах шаардлагатай байдаг. Зураг төслийн компаниг сайжруулах хэрэгтэй байдаг. Барилгын компани гэдэг хүн болгон лицээ зөвшөөрөлтэй байж байдаг. Энийг сайжруулах хэрэгтэй. Тийм учраас барилгын салбарт чанар тавих хэрэгтэй. Тэхийн тулд энэ салбарыг ижбүрэн бодлогын шинжилт хийхгүй юм бол яг өнөөдөр ши яриа сууж байгаад засгийн газрын дэмжлэгтэйгээр бараагаа шахах гэсэн юм бодол төрчөөд байна. Энийг өөрчлөх хэрэгтэй. А дараагийн нэг асуудал юу гэхээр бол энэ барилгын салбар дээр энэ үн ханш дээр яах юм бол ер нь бол жоохон өндөр үнэтэй материал хэрэгжилж ээж өндөр үнэтэй цалин өгж ээж чанартай бүтээгдэхүүн авч ээж нөгөө хүмүүс чинь 40 50 100 жил амьдрах барилгатаас байна. А тэрнээс одоо нэг хачин барилга барьчаад хүмүүс аваад шүү дээ. Үндэ бол энэ чинь хүнд бид үлдэл хөрөнгө зарж байгаа хүмүүс маань барилга барьж байгаа хүмүүс маань хүмүүсээ хураад байгаа. Тийм учраас барилгын салбарт стандарт гэдэг юм нэвтрүүлэх хэрэгтэй. Өнөөдөр хөөсөн зэрэгэд сууж байна. Би одоо хөөснөр шахаад энэ мэрэгжлийн хяналтайхан тэгдэг шүү дээ. Одоо гал дэмжихгүй нэг юм аваад ирэх. Монголоос та нар өөрсдөө хэлээд өгөөч гэхээр онцгой байдлаар хэлж өгдөг. Байхгүй юм чи Монгол. Тэг ямар стандарт гаргацсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл барилгын салбар шинжилт хийж бүх юмд стандарт хэрэгтэй. Сая энэ барилга үйлдвэрлэлийн нөхөр хэлж илээ те. Төрийн мос байгуулалт лиценз өгөө. Зөвшөөрлөг. Энэ чи хэрэггүй шүү дээ. Бид энэний төлөө яваагүй шүү дээ. Сүүлийн жил. Тэрний орнд стандартаа бодолж өгчөөд хэн дуртай тэр стандартаа игээд зах зээлд өрсөл. Чадахгүй л тэр нь зах зээлээс гар. Тийм учраас энэ төрийн мос байгууллагууд бас энэ зөвшөөрлөгдөгч хамгийн осолтой юм. Өөр салбарт үзэж ирсэн. Би санаагаа хэлэх. За. Одоо бас барилгын хувьд хэлж байгаа санаж байгаа бох тий. Сонссноо. Бас л өнгөрсөн жилээс хойш явж байгаа. Одоо өнөөдөр амжих нэг уу орох бах. Тэгэхээр барилгын яам дээрээ ярих, барилгын хуулийн дээрээ ярих юм а яриад байна. Энэ бол өнөөдөр ярина сэдв биш. Мэдээж одоо хүн мөнгө нэлээд их хэмжээний мөнгө төлж байгаа учраас сайн юм л авах хэрэгтэй. А тэр нь үнэтэй байх юм бол угаасаа авахгүй. Үнэтэй барилга барьсан хүн зарагдахгүй бол одоо уучлаарай. Чи монголчуудын төлбөрийн чадварт хамаарах хэрэгтэй шин. А улмал дотоодоос их юм аваад авах юм бол тэр хүний чинь бас л нэг барилгын худалдаа авахчил бэлжин гэсэн үг шин. Хаа нэгэн газар ямар нэгэн ажил хийж байгаа хүн л өөрөө чинь бариг аавна. Гадаадынхаа ирээд өндөр үнэтэй барилгаж авахгүй шин. Тэгэхээр бол дотоод бие биенээ дэмжицгээ боломжийн үнэтэй юм хий. Мэдээ чанар модгож болохгүй. Чанар сайжруулж яана гэдэг одоо юу квадрат нь $10,000 барилга барьчвал хэн ч авахгүй шүү дээ. Монголд байтугай Японд ч авахгүй. Тэгэхээр энэ нэг
эрэлт нийлүүлэлт, аюулгүй байдал, удаан жилийн настай байх энэ болгоны чинь л зохистой төвшингүүд дээр л энэ бизнес чи явна шүү дээ. Маа энийг чи тэдээр авгаал тулгачаад байвал аргаа ороод цонхны үйлдвэр байгуулсан л шүү дээ. Асуулт байхгүй бол одоо дөрв болох гэж байна. Ингээд хэдүүлээ уулзалтаа хай. Энэ одоо ирээдүйн тэтгэврийн сан эх 7 хоногт шийднэ. Ипотекийн хууль эх 7 хоногт шийдэгдэнэ. Тэгээд нөгөө хууль хэвлэх барих гэдэг нэг хэд хоногийн ажил байгаа. Танах оны өмнө цалингаа өгч чадах л байсан. Нөгөө 200 айл юугаа материал бүрдүүлсэн байсан мэт л ш. Тосгийн байрнаас аваад танаад мөнгө өгөөд ингээд нөгөө гинжи урвалч явах байсан чинь гів гинт нэг өдөр зогсоогоо хийсэн мэл. За цагаан сараас өмнө 200 айлчин байранда орно. Тэгээ өөр ширнээсээ гарна. Та нар ийшээгээ бас өртөө шүү дээ.